Тэгээ шууд тэгэл ингээл Ус интро байхгүй. Юу ч ямар ч интро байхгүй. Аа. Би интро шаваад хуу. Түнс Монголын хамгийн ууртай подкаст стандар минь. Юу гэнэ? Бус подкаст зоддыг нэ хүрээд тинкан руу. За энэ ярьж байгаа маань өнөөдрийн зочин баг ш. Өнөө гэсэн үгчтэй. Мистер Анкич. Манлаа яг заа гэж тэгэл хэлчихэж байгаа шүү дээ. Ямар ч хасалт байдгүй шүү дээ. Нөө хасалт. Тийм ээ бро. Эхлээд нэг балер чанга дуу явуулаад, төгсгөлд нэг балер чанга дуу явуулаад тэгэл дуусаа. Тэгээ бро гэж хэлдэг хүмүүсийг шоолж бро гэсээр хагаад өөрөө бро. броос болоо сая. Бро гоё шүү дээ. Куша гарснаа. Юу энэ бро? Тий. Бро is the best. Бро. Гоё шүү. Гоё. Андаа юм биш үү тий чи яах гээд тий. Андаа. Шинэ үеийн андаа. Тий. Бро гоё шүү. Гоё шаардгамаа. Сонио дүүшээ тий. Яг яаж хийж байгаасаа хамаарна шүү. Дайжгүй шүү дээ. Дайжгүй шүү дээ. Тийм үү бро? Мэн зөө бра гэж. Бро. Тэ? Тэгвэл зарим Бро гэдэг үг таалагддаг. Би бол бүр монголчилж хэлдэг шүү дээ. Бро. Юу вэ бро? Юу вэ бро? Бро. Нэр тийм шүү дээ. Нэр. Бороонд норох уу шээс. Бороонд хойлоо норох уу? Бороо. Яа уцаар би. Нөө бро. Зөөд сайхан бороонд нарыг. Нэр тинкан руу бичиж байна. Нэр үнэхээр гоё юм байна уу? Би зүгээр л тэрийг хэлэх гэсэн. Айгуу тийм гоё засалттай. Атмосфер сайтай байна. Тэ. Амнаараа хейтер man. I support тэ. Босод подкастыг дэмждэг. Энэ балаа юм байна. ямар гээ чимс таагаад ирсэн юм шиг. Алиг гарах гэсэн шүү дээ. Хөөгдөш. Чи мөнгө авсан уу дэлгөөнөөс? Дэлгөөн чамд юу гэсэн? Харин тий. Чи дэлгөөнөөс яг юу хойш багтаж байгаа. Юу үсээд Дэлгөөнөө чи сонсож байна уу? Fuck did you give this guy? I mean, that's тоо байхгүй шүү дээ. Дэлгөөнөөс залуу байна. Чи чулуу өөрөө дэлгөөнтэй алхсан юм шиг Тэгсэн ч болоос. Ашаалтан өргөө гэсэн үү тий хаана чулуу гэж хаана үү? авцарын доор үү. Арны замаар яваал ангууд. Нэг юм ногоо гинэ. Ногоотой юм дээр очино гэсэн. Ногоо. Баян зүрхийг сахидаг хоёр нохоод шүү дээ. Тэрийг яриад байгаа юм уу? За. Тэр хөөх шүү дээ. Нэ төвжирчээсээ бас тэгээд алгацсан дээр шүү байна. Гадаад дулаарсан юм чаа. Гэтэ гадаа гоё лээ. Тий. Өнөөдөр тэгтээ арай л хөөрөд нэмэх уцалсан чи жоохон сая бол гараа daарлаа. Маань хөөрөд гэттэй гарцсан чант. Жоохон хот шааж арай л хөөрөл. Гүртгтэйгээ явсан чи халаа. Өвөл конустэй явдаг хүүхдүүд шиг шаажлаа. Гэтэ чи дэж явдаг байлоо. Манай. Тий. Чи дэж явдаг байсан. Манай ганц удаа л өмсөд. Ганц удаа яг өвлийн готлоо угаацсан тэгээд өөр өмсөх юмгүй ганц конус өмсөн чинь. Хоёр хурууга. Төвс хоолсон шүү. Шоол юу яа гэм бэ? Комодо. Гэхдээ 10 жил байхад амар нэмэх уцалдаг байсан шүү дээ. Тий. Нэмэх уцалал тэгэл задгаад тавил. Тий, одоо тийм хүмүүсийг харахаар амар тэнийг харагдсан. Тэрээс жоохон хичтэй биш та. Тэнийг лалрууд биш та. Хуцаа давхарлаач. Лалрууд байна гэж хэлмээр санагддаг мөртлөө чамааг удвал нас залуу цус шингэн байгаа л та. Үгүй би сая сүлдээ. Тэр бол маяг шүү дээ. Маягсад ах ч юу ах. Би тоодгүй гүдэг байсан. Тоодгүй хөндөшөөс. Үгүй надад үндэ өмш хувц байдгүй юм аа. Би таагараас юм асуучлах уу? Өмнө асуужсан уу? Яагаад негатив Mongols гэж нэрлэлсэн юм? Шастай prequel ярих гашаа. За чи. Чи яар. Намайг би бол нэг юм ярихгүй шүү дээ. Анх нөгөө нэг манай хоёр найз Австрал тахта негатив Mongolians гэд влог хийнэ гэдэг чинь аахгүй positive Mongolians-ыг үзчихэд нэг тэр яг чих юм toxic шааж яаны toxic positivity байсаас бид нар гоё negative Mongolians гэд яг байгаараа гоё шаа гэд гоё нэг хичээсэн аахгүй. Тэгэд саяхан яг түшгээ өрнөх хоёр negative Mongolians гэд подкаст хийж байгаа гэд тэгэд надад айгу ойр санагтаад байна. Тэгээ нэг хөрхөн негатив хүн болохоор негатив цаашаа яагүй шүү. Тэр амар inception шаасан юм байлээ. Тэр бас хид хидэн хүмүүстэй тэгж ярьж исэн юм байлээ. Аль дээр жил 2 жилийн өмнө Тони Канаа ч гэсэн бас
Negative Mongolia шай гэл ярьжсэн. Бүр Tex Mex нь байсан. Damn. Тэгэл тэрийг ажиглахгүй байж байгаа л Inception шаацсан. Тэгэл шайлтаа гэл тэгсэн юм. Тэгсэн чинь харин амар олон тийм хүмүүсийн хэлсэн тийм саанаас гарч ирсэн юм шиг байлээ. Гэтэ би зочин асуулт асуудаг подкаст мэдгүй юм биш. Яг яах гэж ирсэн юм. Гэтэ хэдүүлээ асуултанд нь бол хариулсангүй шүү дээ. Яг чи бол хариуллаа. Би хариулдаг шүү. Нөгөөдг нь аваа зүгээр сүртүүллээ. Нэг нь хариулснаа нөгөөдг нь дахиад оршил тавьснаа нөгөөдг нь сүртүүлсэн шээ. Өдөлг 3 пистал та. Гэхдээ бас нэг мэдсэн чинь л тийм подкаст гараад ирсэн шүү дээ. Амар дуу муутай. Одоо донд хуруу муруу шаацсан. Дунд хороо шаацсан. Салааш шаацсан. Голтын 2 стан зодлоо шаа. Чи тэр анимашн хизээ оруулах юм бэ? Оруулсан шүү дээ. Интронд орсон боо шүү дээ. Тийм одоо утгагүй релиз их ангин дээр нь байгаа те. Захгүй тэгээд мань нэг юу Spotify дээр орсон чинь pending гэдээ баг 3 оноо шатсан. Утгагүй Spotify дээр орчих. Одоо бол Apple дээр байгаа. Apple Podcasts, Google, SoundCloud дээр. Тэг бусдын ч нэг тоохгүй л байгаа юм л та. Castbox, Stitcher эдрэг бол юмыг яаж бүгднөрөө л оруулсан дээр юм билий. Миний яг түвшигтэй хамтдаг хийх болсон шалтгаан гэвэл ингээл хүмүүстэй уулзсан гот хүмүүс би ингээл Монголд ийм болохгүй байна, энэ болохгүй байна, нэний ингэмээрэн сайжруулмаар засмаар ингээл амар олон хүмүүс ингээд яриад яваад байдаг. Тэгэл та монголчин бүтэхгүй гэж ярингууд. Үгүй амар хотлааш таг үзээ. Зүгээр үгүй эн чин ингээд чиний толгоонд л байгаа. Тий. Чиний толгоон дотор болохгүй байгаа болохоор чи болохгүй байгаа. Ер нь болно юу л те амьдрал амар юм гоё штэ. Улаанбаатар ямар стрессгүй амьдч болно гэж ягаа тий. Цааш яах гэж худлаа амьдраад байгаа юм уу? Зүгээр жаач хийх юм а жаач хийгээл те. Зүгээр засах юмнуудаа засаад явж ийж бид нар сайхан амьдрын үстэй. Ер нь тэгэл ингээл амар худлаа ингээл дутуугийн комплекстай стаквод шаадаг байхгүй юу? Яг хитрхийн нөгөө нэг позитив байгаад тахлаар ерөөсө асуудлаа шийдэхгүй те. Зүгээр л ингээл амар юм болохгүй байхад чинь те тэрийг ингээл зүгээрээ би энийг ингээл давж гараад би шийдэх нь чухал гээл. Тэгэл одоо жишээлбэл нөө юу гэж байдэн штэ нөө нэг resilience гэдэг дээ штэ ингээл хүмүүсийн resilience-ийг сайжруулах гэдэг нэг тийм төс мөсөл төр тиймэрхүү юмнууд бас их гардаг хөхгүй юу. Одоо яг миний ажилтдаг салбар дээр тэгин гот нэг тэр хүмүүсийн одоо даван туулах чадвар тэгээ төсвөр мэсвэрийг ингээ сайжруулах гэсэн үг шүү дээ тий. Тэнгуут ингээд Монгол бол ингээд тулчаад шүү дээ биз та тий. Хоёр лалрын дунд тий биз та тэгээ дээрэс нь тулчаа тий. Утааны эсрэг яаж тий дасан зогцож амьдрах юм тэр бол бас л тий ста маск давхрал зүгээд нэмэр. Үгүй андаа чиний дотор чинь болохгүй байгаа болохоор чи тэгээ эмчилгээний мөнгө хадгалжлаа. Би бас өөрөө ингээл барилга хот байгуулалттай холбоотой юм ажил хийдэг байхгүй. Тэгэл нэг тийшээ яваад юу асаа мастера хийгээл яаш тэрэн дээр ингээд urban psychology гэж хичээл ордог байхгүй. Тэгэл тэр хичээл дээр хамгийн түрүүнд ингэж яригдаг асуудал нь болохоор problem seeking тэгээд problem solving гэж байдаг байхгүй тий. Тэнгүүд асуудлыг ирж хайж олоо тэрийг шийдвэрлэнэ гэсэн нэг юм point байгаа байхгүй. Хизээж бид нар ингээд асуудалтай нүүр тулаад энэ асуудал юм энийг засах ёстой юм гэхгүй болвол бид нар тэгэл тэр асуудал дондоо живэл дуусах байхгүй. Ямар нэгэн ахид юу байхгүй те. Шийдэхгүй юу? Тий. Яа. Жишээ дутуугийн комплекс гэсэн шүү дээ. Манай нэг өнцг нь болохоор зөв нэг стори үзэхэл нэг юм писта гарч ирэл амар позитив те мотивашн өгөх гээд хичээгээд ядаад идэг те. Тэгэл яг үндэ тэр нь бол ингээд өөрийнх нь хэрэгжүүлсэн юм бол биш те. Зүгээр л хүмүүс таалагдах гэж те. Олон хандлт авахгүй ч тийм юм ярьдаг. Яг үндэ өөрөө баг тийм хүн биш үжиж тийм хүн шиг зүжиглээд айгүй тийм позитивтэй айгүй юм мотивэтэдтэй айгүй ич хүчтэй тийм дүр ингээд эсгээл ингээд бахан ачаач месж өгөөл хэдэн шүү дээ тий. Тэгээ тэр нь яг хүмүүст бууд юм уу гэхээр бас үгүй. Тэгээд үлддэт юм уу гэхээр баг үлддэггүй. Тэгээд тэгсэн оронд зүгээр ягаад зүгээр юм негатив одоо юмыг байгаа юмыг байгаар нийлээд тий. Зүгээр л ингээд бүх юмнаас асуулт асуу тий. Өөрийнхөө critical thinking-ийг тий хөгжүүл тий. Ингээд зүгээр л question everything тий. Зүгээр л юм нэг red pill ашиг. Red pill уу? Ер нь red pill. Тий, red pill-ийг уусах хүмүүс байна. Манай подкаст бол red pill.
Чиний хайнекний 5 Тэгээ яг үнэн шүү дээ. Хүмүүсийн стори харахад дандаа л амар цэвэрхэн бүх юм окей юм шиг стори тэгээд шүү дээ. Одоо тэгэл хүмүүс амар их юм дутуугийн комплекс гэж шатдаг болцоогоо энийг юу гэж бодож байна? Дутуугийн комплекс. Би дутуугийн комплекс гэдгийг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Ойлгодгүй гэдэг нь тэр концептыг нь ойлгохгүй гэж байгаа юм биш. Зүгээр яг тэр үгнийх нь яг юуг дутуугийн комплекс гэдэг юм. Би ер нь ямар нэг юмнаас ингээд дутуу өссөн ч юм уу, ямар нэг зүйлээр дутуу өссөн, эсвэл багтны ямар нэгэн трама болсон бол тэр нөгөө нэг subconsciously ингээд чиний ирээдүйн гарах шийдвэрүүд ч нөлөөлж байгаа юм биш. Чиний ирээдүйн хүн хэн болох чинь нөлөөлдөг. Тэгээд ойлгосон шүү. Тэгээд яг ингээд дөрмийнхаа дагуу томьёоныхаа дагуу чи муу хүн лалрын юмстай болох хэвээр. Хашаас. Мэдгүй that's so юу юм бэ л stupid. What the fuck? Би өнөөдөр нөгөө нэг нэг видео үзэхгүй хиний Sigmund Freud-ийн нөгөө нэг psychosexual phase гэдэг ингээд хүн 5 ийм фейстэй байдаг. За. Ийм psychosexual. Тэгээд биш дээ psychosexual гэж юу гэж юм? Одоо чиний ингээд хэн болохыг чинь ингээд sexual ингээд амьдрал чинь байсан юм sexual үе шатууд чинь ингээд чамд ирээдүйн хэн болохыг чинь ингээд тодорхойлдог нөлөөлдөг л гэж байгаа юм л л тээ. Тэгээд 0-оос 1 нас болохоор oral phase гэж байгаа байхгүй. Oral phase нь болохоор нөгөө нэг хүүхд төрөөд ямар нэг юм хөхөн штэ тий. Хооллох хэвээр ингээд л угаасаа хөхөж автоматар шууд нөгөө рефлекс штэ тий. Хөхний толгой дээр очиод шууд рефлекс гэхээсээ илүү intuition юм уу? Одоо чи instinct ч юм уу тий нөгөө нэг 0 дөнгөж төрсөн хүүхд бол рефлекс байхгүй штэ тий. Тийм штэ. Баам Нойлоос шүү. Уу яг intuition л юм байна л та. Шууд сорж мордог үстэй. Яг reflex чинь цаанаасаа нөгөө нэг бойжуулаад өөрөө хөгжүүлдэг. Intuition чинь болохоор байглаасаа төрдөг. Цаанаасаа төрөхөд чинь тэгэл хүүх гээл хэлсэн байдаг. Тэгээд хүүхд шууд үйлдэн штэ. Жоо хүүхд. Тэр чинь reflex үстэй. Intuition юм уу? Мэдгүй. За уушлаарай. Үргэлжлээд гэхдээ you're the only dad. Чи хүүхдтэй байлаа. Юу? Ашиг байхгүй. Хүүхдтэй. Ямар аим юм хариулт өгдөг шээ. So much fucking hesitation. Нэг ганцаар ботч юмнууд байгаа. Би тэгээд Тэгээ oral phase нь болохоор юу юм гэхээр нөгөө нэг 0-оос 1 нас хүртэл oral phase нь ядаг, үргэлжилдэг. Тэр нь болохоор нөгөө нэг хүүхд ер нь хооллохтой юм хөхөх болохоор oral phase гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд одоо нөгөө нэг мөм өхөө зогсооч юм бол тэр нь ингээд тэр хүүхдэд ирээдүйд нөлөөлдөг ч юм уу тий. Окей. За. Одоо 4 сар хүртэл нь ядаж 4 сар хүртэл нөгөө нэг хөхний сүгээр хооллох хэрэгтэй ч юм уу тий. Багт нь хөхний сүг байхгүй байх юм бол дандаа нэг юм уучаар хоолсон ч байх юм бол нэг тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгээд 1-3 нас нь болохоор anal phase. Anal phase нь болохоор нөгөө нэг юу одоо нөгөө нэг гарах юмнуудаа тий одоо баач амар ерөөдөг сонсогдох юм шиг. Орол anal гэдээ явцсан болохоор тэгжл байгаа хэл та. Яг нөгөө хүний нөгөө нэг хэрэгцээгээр л тий нөгөө нэг юу юм бэ л л тий. Яагаад anal-ийн гэхээр нөгөө нэг одоо баас гаргах, шээх тэрийг нөгөө нэг төвчж сурах юм бэлээ. Тэгээд зөв гаргаж сурах. Зөв гарахгүй бол зүг гарахгүй бол тий одоо нөгөө нэг шээсээ байж чадахгүй өмдөндөө шээдэг гэсэн ч юм уу тий өмдөө баадаг гэсэн ч юм уу тий тэр нь ингээд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгээд тэр үед нь яг нөгөө нэг сургах хүн хажууд нь байх хэрэгтэй. Хүмүүс нь хажууд нь байх хэрэгтэй. Тэгээд 3-аас 6 нас нь болохоор нөгөө нэг юм bowny phase or vagina. Үгүй vagina биш bowny phase. Яа тэгэхээр нөгөө нэг одоо чи ингээд шээж хагаад 3 настайдаа шээж хагаад ихтэй эмхтэй хоёулт нь bowny phase юм уу? Тий. Харин би ярина. Хүлээж. Окей. За хүлээж. Бүгдийг ярина заа. Тэгээ би бол өөрөө нэг ягаагүй энэ зүгээр л юу Sigmund Freud. Энэ миний онл биш. Тэгээ яг хоо надад бол ингээд би нэг уншаад айгуу тийм relatable зөв юм шиг санагдсан байхгүй юу? Why not те зөв тодорхойлж юм шиг. Тэгээд тэр нөгөө bowny phase нь болохоор одоо 3-4 настай хөхөд өөрөөсөө том бовтой одоо аавыгаа шийдэж байгаа том бов харчих юм бол нөгөө нэг яадаг нөгөө нэг хүн чинь угаасаа нөгөө нэг юм татаархдаг ч юм уу өөрөөс нь superior юм харчгаар нөгөө нэг дургу болдог ч юм дургуутдаг ч юм уу те илүү гарах гэж үздэг ч юм уу те тэгтээ чадахгүй тийм шүү дээ аваа нэг black penis хитрхи нөгөө нэг ингээд тэр одоо нөгөө атаархалтай ч юм уу те ингээд баригдчих юм бол нөгөө нэг бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж байгаа байхгүй эмэгтэй хүн болохоор нөгөө нэг одоо
одоо нэг бовтой хүн харчаад бовтой хүүхд дүү мөгөө ч юм уу те өөр бовтой харчаад надаа байхгүй байна гэдэг нэг юм дутуугийн мэдрэмж авдаг. Тэгээ тэр нь ингээд ирээдүйд бас ингээд ийм дутуугийн комплекс болоход нэлээд нөлөөлт юм байлээ. Ийм доминант одоо ийм доминант байх гэж юм хэтэрхий хичээдэг юм хэтэн юм ч юм уу те жоохон том болоод manipulative болдог ч юм уу те. Тэгээд 7-оос 13 нас нь болохоор ийм latent phase. Тэр нь болохоор зүгээр л одоо энэ үед бол ямар нэгэн хүн нөгөө нэг ийм трама үүсдэг. Зүгээр яг илүү нөгөө нэг ирээдүйд хэн болохоо илүү тодорхойлдог. Тэр нь болохоор одоо янз бүрийн өөрийнхөө нөгөө скиллүүдээ мэдэж тэгээд цааш нь хөгжүүлдэг. Одоо нөгөө дуртай юмнуудаа олж мэддэг. Тэгээд лагинал sorry. Чи 13 таа энэ л гэж үзсэн. Зүгээр хэлвэр сагтаа. Дуртай гэсэн чинь чил тийм юм л шүү. Лагинал. Хальт оруулах хазж байгаа шүү дээ. За окей. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор зүгээр puberty тэгэл өөхөх хүртэл. Энэ нь болохоор яг puberty юм уу? Puberty-гээс өөхөх хүртэл. За. Puberty чи эхлэн шүү дээ тий. Тэгээ puberty-аас өөхөх хүртлээ зүгээр нөгөө нэг би бинийгаа шохордог нөгөө нэг би бинийхээ эргэтнийг сонирхож эхэлдэг тий. Гоё том бөхс ч юм уу сквал юу гэдэг чинь тий хүл ч юм уу тий чих ч юм уу тий тэгдэж штэ нэг ч юм уу тий нүд ч юм уу тий урал ч юм уу тий ямар том юм аа гэхдээ банднэр тэгдгүүл тий нэг боо верстэй no homo bro yours is pretty big mine is kind of small тий миний нэг тест миний гарт их гой баригдаж байна ааш за тий тэгээд зүгээр тиймэрхүү зүйлүүдээр л тодорхой шаалта та нарт 10 жил байхдаа ингээд миний хүстэй ч чиний хүстэй өсгүй юу гэдэг байсан тий тэг чинь same shit үстэй за наадхан дээр чинь нэг амар сонин стори байна заяа би гэлсний ярьчих бицтэй би ингээд англид сурдаг байлаа л та баг за тэгэл ингээд миний ярьсныг тэгээ өөрчилсөн яа энийг одоо чи дуусаагүй юм уу за сонсоо та юу гэж ярьж гэнэ гэж тий баяжуулахгүй юм уу тий зүгээр тиймэрхүү иймэрхүү нэг амьдралын юм нөгөө фейсүүдээс яг нөгөө нэг эн чинь яг biological фейсүүд шүү дээ тий. Хүн ингээд төрсэн цагаасаа нэг юм тодорхой хэмжээний фейс тулаад тэр фейсүүд нь ямар нэгэн нөгөө нэг юм болохгүй зүйл ч юм уу тий. Нөгөө нэг юм юу арчих юм бол нөгөө нэг юм дутуугийн комплекс нь үүсдэг л гэж байгаа юм билээ л тий. Яг тэгээд хүн чинь угаасаа л амтэн шүү дээ. Тий тэгэл дутуугийн комплекс гэдэг юм чинь тэгэл юутай амтан биш. Би бол одоо тий ховсолтой яаж байгаа юм биш үү тэгэл холбогдож байгаа юм шиг. Одоо жишээл хүн яагаад ингээл мөнгө төгрөг хураагаал ингээл тий ингээл олон хүн амттай ингээл унтаал тий эхнэрээ ингээл залуужуулаад нэг тийм хүмүүс байдэн шүү дээ тий. Тэр чинь эцсийн яг ингээд чиний залуужуулаад гэн солиод яг чиний сая ярьсан тэр нөгөө нэг юутай холбогдоод байгаа ярьж байгаа юмтай чинь холбогдож байгаа юм шиг санагч юм л та биологтой тий. Тэгэнгუთ ингээл үр хоочоо үлдээх гэдэг ч юм уу. Тэгэнгуთ ягаад залуу ихнэр сонгодог вэ? За яг хуу залуу ихнэртэй байх гоё байдаг байх тий. Хөгшин ах нарт ах гэхдээ тэр чинь бас л цаанаа нэг үр удмаа баталгаатай тий нөгөө нэг хүнээр төрүүлэх үлдээх гэсэн нэг тийм нэг биологи юм явдаг л байна л та. Тэгээд мөнгө төгрөг хурааж аваад тий ингээд эд баялагтай байх юм бол одоо үлбэрч өгөхгүй тий үр удам нь ингээд баталгаатай цаашаа ингээд үрчээ сайхан шахаад ч юм уу. Тийм тэгэхээр ер нь бол дутуугийн комплекс бол биологи л баг. Яг хөвгтэй хүмүүс нөх амар дутуугийн комплекс гэдэг үгээр юу гэдэг зарим нэг юм төвшний хүмүүсийг буруутгаад ч юм уу тэр хүмүүсийг ад үзэх нэг шалтгаан болж байгаа санагдаад байдаг. Одоо ингээл юу гэдэг social network-оос ч юм уу ингээл харангуут ингээл одоо нэг хүн амар болохгүй юм хийсэн байх юм бол энэ угаасаа халтар фиста тий дутуугийн комплекстэй тийм болохоор энэ юм байгаа гэдэг ч юм уу. Яг үндэ дутуугийн комплекс гэдэг юм нь заавал хүний тэгж хичлэх шалтгаан байх хэрэгтэй юм уу те. Гэхдээ магадгүй дутуугийн комплекс гэдэг юм чинь зөв юм байж болох гэдэг байгаа байхгүй юу? Магадгүй те ингээд дутуу байлаагээ тэр хүн өөртөө юу гэдгийг ахиц дэвшиж гаргахын тулд тэрнийхэн төлөө хичээдэг. Яг хүмүүсийн хэлдгээр амар тийм greedy биш те, эд хөрөнгө шунсан биш өөр байдлаар ингээд тэр комплекс нь гардаг байх юм бол fine те. Амар тийм inspiration авдаг гэж юм. Те. Одоо гой машинтай харангууттай ста энэ амар тийм мөнгө төгрөг ийдсэн бла бла биш те. Би ингэж болох юм биш үү? Тэ. Is that positive дутуугийн комплекс? Яг юу юм бэ? Дутуугийн комплекс ягаад нэг комплекс гэдэг гэхээр төвшгээ ингээ biological гэж байгаа шүү дээ. Энд чинь нэг biological phase дээр нэмээд тэр хүн яаж өсч боцсон амьдралынхаа нөхцөл
байдал нь тий Nurture. нөгөө нэг Амьдралын замнал. амьдралынхаа замналтай амьдралд нь тогтоожсэн Ээ. тохиолж исэн юмуд нь нөлөөлөд нөгөө нэг юм тийм комплекс үүсдэг л. Мгм. За одоо жишээ нь монголчуудыг харалтаа тий нөгөө нэг коммунист орн байсан тий тэгэл юм юу тэрнээсээ өмнө бүр хэдэн зуун жил дарлагдсан тий тэгээ нөгөө гой сайхан зүйл бол айгуу дутуу ялангуяа нөгөө нэг социализмын үед бол гой хөгжим сонсыг ингүүд зөвхөн тэр нөгөө нэг шинэ жилээр ганц удаа л хөгжим сонсч барууны хөгжим сонсч болдог тий What тийм үү? А? Is that a thing? Тэргүй байсан би юм л авд тэгж сонссон шүү The fuck? дээ тэр үеийн хүмүүс надад тэгж ирсэн Амар энэ тийм байсан юм бэлээ тэгээд Уусаа нөгөө нөгөө за яах вэ? одоо барууны ертөнцид бол угаасаа хаалттай шүү дээ хөшгөөд татсан байгаа шүү дээ тий тэгээд бүхэн нөгөө нэг адилхан байх хэрэгтэй гэдэг тий бүгдээрээ equal тий тэгээд тэнгуут нөгөө нэг гой сайхан юмнууд бас цөөхөн шүү дээ тэгээд Тэгвэл гадагшаа сургуульд явсан хэд нь ингээд юм Босоо босоожинсээ жинсээ шааж шааж байна тий тий. бох мохтой ирдэг тий тэгэл тэрэн дээр дагаа зодоош. тэгээд тэд нар болохоор юм ерөөсөө тийм юм байхгүй тий тэгээд тийм юм хүссэн ч гэсэн байхгүй болохоор нөгөө нэг тийм юм авах нөгөө нэг авах чадал нь ирсэн чинь бүгдээрээ нөгөө нэг тэр байхгүйсэн хүслүүдээ хангах гад дутуугийн комплексоо нөгөө нэг нөхөх гээд илүү шуналтай болдог ч юм уу тий одоо жишээ нь жоохон нэг тодорхой хэмжээний хүн чанараа алддаг ч юм уу тий би бинийгаа fuck over хийдэг ч юм уу Тийм шүү дээ. Би яасан ч дахиад ядуу байхгүй гэдэг ч юм уу те нэг тийм одоо ингээд зүгээр яг зүгээр юм коммунист нийгэмд байж байгаа л тэгэл яг юм шилтгэлтэнд орсон улсууд бас байгаа шүү дээ. Монголоос гадна өөр зөндөө улсууд байгаа. Тэгэхээр яг юм адилхан паттерн ажиллагдал гэдэг юм л те адилхан хэм маяг те. Оросд бол одоо жишээлбэл бас л те ингээд ийм нөхдүүд нь олигарх болол гараад ирсэн шүү дээ. Тэнгууд Монголд ч гэсэн бас тэгсэн шүү дээ. Бас л нэг тэр нөхдүүд ингээд Монголын олигарх болсон. Зөв Европ ч гэсэн ингээд нэг жоохон голгүй ч юм уу эсвэл дутуугийн комплекстэй биш таахгүй. Олигарх болсон гэж. Дутуугийн комплекстэй байх шүү сайн юм биш үү гэж. Гоё баян амьдрах юм биш үү? тэгээ нийтээрээ ол сайн биш байгаа шүү дээ Нийтэр биш л дээ. Тэгвэл юу? Та өөрсдийнхөө дутуугийн комплексыг мэдэх юм уу? мэдэн шүү дээ Том сайхан сүндрэлсэн Яг комплекс гэдэг тэгэхээр комплексэд ганцхан юм сэтгэл зүйн ч юм уу биологийн нэг тийм асуудал биш юм шиг байгаа байхгүй тий. Ягаад комплекс гэж нэр өгсөн тий. Тэгэхээр цаана ингээл амар олон аспектууд байгаа хэл та тий. Одоо сэтгэл зүйн өөр төвшний, биологийн өөр төвшний гэдэг ч юм уу. Тэгэл одоо юу гэдэг нь олигархуудыг харангуут тэр хүмүүстээр ингээ комплекс нь задарсан юм нь болохоор тий. Шунал дээр задарсан ч юм уу тий. Яг хүмүүс ингээ ярьдаг л юм комплекстэй хүмүүс ингээд ямар нэгэн тал руу задрах юм бол тэр лүүгээ ингээд тултал явдаг. Сайн ч юм уу ч тий. Хэрвээ тэр комплекстэй хүн сайн тал руугаа задарч чадах юм бол өнөөдөр ингээд олимпийн авраг болдог ч юм уу тий. Амар том ачивмент хийдэг ч юм уу. Тим хүү боломжууд ингээд бүрддэг байгаа байхгүй. А гэхдээ яг ингээд харангууд үнэхээр тийм комплекстэй хүмүүс байгаад тэр хүмүүсийг зөв тал руу чиглүүлэе гэвэл бид нэг яах хэрэгтэй юм тий. Нийгмээ амар эрүүл байх хэрэгтэй байгаа байхгүй. Одоо нэг төрний urban psychology гэдэг шиг тий. Одоо нийгмийн тийм сэтгэл зүг амар доктортой эрүүл байлгаж иж тэр хүмүүсийг зөв тал руу задруулах ингээд арга замыг нэгсэндээ гай хийж гин гэсэн үг байхгүй юу. Одоо жишээ нь юу гэдэг ингээд Улаанбаатарт ингээд залуучууд уухаас өөр юм байхгүй амар юм материалистик болцсон те ингээд инстаграмаар ингээд амар гой мухагаа гайхуулаад ингээд байж идэг гэдэг ч юм уу. Тэнгүүд яг үндэ харангууд тэр хүмүүст өөр хийх юм байхгүй байгаа юм чи яг юм тийм үстэй. Тийм юм хийгээл тэрүүгээр нөгөө комплексаа тижээгээд байгаа байхгүй юу. Тэгэл тэр нөгөө нэг ирээдүйн олигарх болдог ч юм уу эсвэл нөгөө амар psychopath хүн болдог ч юм уу те тэр зам руугаа ингээд гайд хийгдээд байдаг. А хэрвээ ингээд манай Монгол улсад одоо юу гэдэг залуучууд цагаа зөв болгосон өнгөрөх боломж нь нөхцөл хангалттай бүрдсэн байх юм бол жишээ нь спортын төвүүд хангалттай байх юм бол гэдэг юм уу те номын сангууд хангалттай олон байх юм бол тэр хүмүүсийг ингээ хүчээр биш ингээ тодорхой хэмжээнд гайд хийгээд тэр тал руугаа өөрсдийгөө хөгжүүлээч гэсэн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол те нөгөө комплекстэй хүмүүс чинь монголчууд бүгдээрээ fucking дутуугийн комплекстэй зөө хүн болгон ягаад гэвэл бид нар бас ингээл амар юм decent амьдралтай хүмүүс юм байгаагүй шүү дээ те яг ингээд гадаадын орнууд чиг амар зовж үзээгүй ч гэсэн яг ингээл тэр бүх комплекстэй хүмүүсийг зөв тал руу задруулж чадах юм бол амар гоё нэшн байх юм л дээ болтгой гэсэн. Гэтэ яг саяны зүгээр асуулт юм болтгой гэсэн амар итгэлгүй шээ. болтгой яг та нарт ямар дутуугийн комплекс байна гэдэг те би бол өөрөөсөө асууж үзэж байгаа юм байна тэрийг. Одоо Анзаардгүй ч хийж маа. Анзаардгүй л баг. Би өнөөдөр анзаарахгүйгээр чи ингээд чамд ингээд нөлөөлж байгаа гэдэг чинь нөлөөлж. Би өнөөдрийн хүртэл ингээд Freud-ийн фейс одоо anal oral vaginal face шиг. Penile Penile anal oral vaginal. Vaginal please.
More vagina. Яг хөө зүгээр би өмнө ерөөсөө бол дутуугийн комплекс гэдэг юм баг ерөөс сонсож байгаа юм аа. Энэ term-ыг дутуугийн комплекстэй биста гэж баг хараад идэв шүү дээ. Нөгөө бактом машин унтсан хүнийхтэй энэ жижигэн жижигэн бовт болохоор тэ компенсейт хийж яана. Тэр чил дутуугийн комплекс шүү дээ. За уучлаарай физта. Ашиг уурлаа шүү дээ. Том машинтаа дуучлаарай. Го би машин ширч чаддгүй. Тэрний одоо ингэ бодмор санагдаад байна л да. Яг миний дутуугийн комплекс юу юм бол тий. За одоо чам дутуугийн комплекс байна уу? Одоо байна. Би бол сүүлийн жил нүүр тулж тэрнтэй. За тэр нь юу юм чи санаа зовхгүй бол. Санаа зовхгүй юу? Тэр нь мөнгө. Би ингээд яг өмнө инколоос хэлчихсэн аахгүй хэдэн жилийн өмнө би тэгээ тухайн үед сонсчод зүгээр өнгөрцөн байсан. Яг тэр яриаг ч яриад явах уу? Зүгээр яг одоо тэ 30 хүрэх чинь тэ тэнгуут ингээд яалтчгүй тэр өвчин хөдөлж явах тэ. Тэр дутуугийн комплекс юун дээр вэ гэхлээр мөнгөн дээр тэг үеийн залуустай ийм ажлыг чинь ингэж барьж гин. Юу вэ? Байртай байна. Shit, машинтай байна. Shit. Ихнэр хөхтэй байна ч юм уу те. Эсвэл амар тийм happy үерхэлтэй юм байна гэл тэг шууд өвчүүлж эхэлж явах те. Дутуугийн комплекс мөн хөдлөл. Тэгээд мөнгөн дээр ялгаа амар байгаа л да. Тэгээд жоох ингээд мөнгөтэй хүмүүсийг ингээд ад үзэх гээд байгаа юм шиг те. Яагаад эднэр? Яагаад би биш? Тэр чин дутуугийн комплекс мөн биз дээ. Гарын мэдгүй. Би алтартай болмоор байдаг байхгүй юу? Тэгээд алтартай гэдэг нь ингээд инфлюенсер үгүй инфлюенсер ихээсээ л одоо жишээлбэл тэгэл подкаст нөө нэг цуврал алуурч юм стакуд байдаг шүү дээ. Тэгээ цуврал алуурч чинь яг нөө нэг баригдахыг амар хүсдэг те. Тэгээ fucking love that shit те. Тэгэн гут яг баригдангуудаа ингээл fucking суперстар болсон юм шиг. Тэгэл өөрсдийнхөө талаар амар ингээл эготой. Тэр байдлаараа биш би ингээд хүнээс praise авах амар дуртай байхгүй юу? Тэгэн гут ингээд миний ингээл одоо ингээл хийж байгаа юмнууд за энэ дутуугийн комплекс мөн үгүй та нар сонсороо заяа. Би сайн жож хийж мэдэхгүй. Гэхдээ ингээд би одоо ингээд хийж байгаа ажлаа ингээд би бас яг хүмүүсийн төлөө айгүй хийх дуртай байхгүй юу? Тэгэл ингээд одоо ингээд хүнийг ингээд хараад ингээд өрөвддөг те ингээд амьдралын сайжруулах юмсан ч юм уу эсвэл яг ингээд хизээч ингээд мөнгөтэй болохын тулд ихээсээ илүү цаана ингээд хүн эндээс хүн ашиг олж ийнү гэдэг талаас би амар бодох дуртай. Гэхдээ яагаад тэгдэг вэ гэхэлэр би genuinely яг жинхнээсээ ингээд би сайн хүн мөн үү? Манай ээж аваа хоёр нэг амар сайн хүн гэдэг л дээ. Гэтэ би сайн хүн мөн үү эсвэл би те ингээд нэг praise авахын төлөө те би ингэж амьдрдгүү яг яад юм бол би мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд энэ дутуугийн комплекс би тэгээд багасаа л би айгүйх магтуулсаар ирсэн. Ер нь бол те ингээд хамаатнууд дундаа ингээд үеэлүүд дундаа ингээд миний ухаантай шүү. Яг го байнг тэхгүй л те хаяа чи одоо тэнийг юм хаашийн ставн гэл те ээж аваа хоёр. Гэтэ ер нь бол ингээд бас яг ингээд ерөөсөө нэг тийм одоо магтаалаар би ерөөсөө дутж байгааг байхгүй юу сургуулиуд. Одоо жишээлбэл Монголд ингээд сурж агаад англи руу очсон чинь англи хүмүүс яг fucking retarded заяа. Яг монгол хүмүүстэй хажууд бол. Тэгэхээр literal fucking retarded fucker заяа. Тэгээд тэнд ингээд миний санаж байгаагаар бол 5 дугаар ингээд хүрдэг үзчихсэн заяа өстэй. Тэгэл ингээд би fucking math genius motherfucker очиж байгаа байхгүй юу өстэй. Тэгээ fucking Indian motherfucker-уудтай ингээд өрсөлдөхөөр те математикийн genius stereotypical те fucking Asian fuck очиж байгаа байхгүй юу. Тэгээд зураг зурдаг заяа. Тэгэн гот ингээл зураг морог зургот хэлсэн. Яварлаа тавьдаг. Тэгэл ингээл амар ингээл praise донд өссөн болохоор ингээд тэрийг цаашаа ингээд авах хэрэгтэй. Би бол багасаа ерөөсөө дутж байгаагүй те ийм магтаалаар. Тэгсэн мөртлөө ингээд би ингээд хүнээр магтуулахгүй бол ингээд айгүй хэцүү байдаг те. Ажил мэл хийж явах ч гэсэнтэй ингээл мөнгө төгрөг өгөх гоё л доо. I fucking love money. Тэгтээ би яг мөнгөтэй яг ингээд адилхан хэмжээнд би магтаална юм дуртай байхгүй. Вау. Тэгэхээр энэ дутуугийн комплекс үү эсвэл би зүгээр am I a fucking psychopath те. And which one am I? Мэдхгүй байна л та. And би бас мэдээ дутуугийн комплекс чаа юмар дутаагүй юм шиг. Яа. Үгүйтэй надад мөнгөний дутуугийн комплекс байгаа л та. Bro. Зүгээр те. Миний дутуугийн комплекс бол би юмар дутаагүй. Дутаж үзээгүй болохоор би юмар дутаж үзмээр байна. Гэтэ ингээд ийм юм хумаар дутаагүй дээ privileged амьдралтайгаараа ингээд бахархдаг хүмүүс надад амар яа санагдтiin. Ямар ч тэ нэг ийм хатуу хөтөө юм үзээгүй те. Гоё амьдралтай хүмүүс бас надад ингээд жоохон weak санагддаг байхгүй юу биш та. Тэ би ингээд бас ингээд одоо зарим найзтайгаа ингээд харьцуулах юм бол тэ ингээд ар гэр бүтэн тэ ингээд арх тамхи ингээд хэрэгэлдэггүй.
Тэгэл затгалан өссөн. Мгм. Гэтэ ингээд хаяа ингээд тэрнээсээ ингээд жоохон саа зов. Тэнгууд надаас ингээд тэг хэцүү нөхцөл байдалд ингээд өссөн хүмүүс ингээд хамаагүй надаас илүү тэг авьяаслаг чадвартай илүү байдаг. Би тэрийг харчаад би ингээд ийм памперт дуулж те өссөн болохоор ер нь жоохон мяа байд юм болов уу гэж хаяа бод. Тэр миний дутуугийн комплекс юм болов уу? Зовлон дутаад ашис те. Би нэг Great гэдэг ном уншиж байгаа байхгүй. Тэгээ тэр номон дээр болохоор яг дутуугийн комплекс гэж нэг гаргагүй. Гэтэ яг тэнцэнээс ингээ харагдж байгаа юм болохоор амьдралдаа ингээд нэм конфликт үүссэн ч юм уу эсвэл ингээ ямар нэг зүйлийг хязгаарлагдмал тийм байсан хүмүүс зүгээр одоо юу түрүүн түшгийн define хийснээр юм privilege хүмүүсийг бодох юм бол ингээд юмныхан төлөө амар тийм greedy байдаг юм л дээ. Тэрнийхэн төлөө ингээл тэмцэж чаддаг. Тэгээ тэрнийхэн төлөө үүсэж шадрун байдаг тийм. шадрун байдаг. Тэрнийхэн төлөө үүсэж чаддаг тийм. Тэгээд зөв миний хэлэх гээд байгаа санаа болохоор дутуугийн комплекс гэдэг үгийг ингээд хүмүүсийн Монголд хэрэглэж байгаа хүмүүсийг харахаар ингээд амар муу юм. Тэгээ тэрийгээр ингээд хүмүүсийг буруутгах гад үзэх шалтгаан гэж хардаг нь надад таалагддаг байхгүй юу? Хэрвээ тийм шалтгаан байдаг бол би эсрэгээр нь харин илүүгийн комплекс гэж хэлмээр байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг ингээд Монгол fucking тий олигархуудыг харангуут ингээд тэд ингээд хангалттай ингээд мөнгөтэй ингээд болцсон тэгсэн мөртлөө ингээд улам тэрэндээ шунаал ингээд нэг нэгэндээ байгаа юмнуудаа гайхуулаад нэг нэгнээс илүү гарах гал тий. Гэтэ яг одоо ийм байгаад байгаа биш. Ер нь ингээд Монгол нэг тийм хүмүүсийн нэг ийм хогийн зам байдаг шээ тий. Ингээд энэ ийм хөөрөг, тийм хөөрөг, тэдэн үед ирсэн ийм гээл нөгөөт нь миний хөөрөг ийм шүрэн толгойтой яасан хийсэн гэх тий. Яг нэг нэгнийхэн дээр гарах гэсэн нэг ийм илүүгийн комплекстэй стакууд байгаа байхгүй. Гэхдээ би наадах юм бол би бол Монгол гэж бол ерөөсөө санал нийлэхгүй байна. Би бол энэ хүний л юу гэж бодож байна. Хаасайг л тийм. Тэгээ бид нар бас энийг болох хэрэгтэй байхгүй юу? Монголчууд баялагаараа гайхуулдаг. Монголчууд юм зүг. Everyone's fucking like that. Тэ бүгдээрээ тийм байсан. Бид нар одоо тэ жоохон хоцорчаал байгаа байхгүй юу? Ууг нь бол зүгээр. American Psycho дээр нөгөө name card гаргаж байна. Тэр бүр амар гомстой. Чи American Psycho үзсэн үү? Тэр бүр зөв best cultured fuck. Тэрэн дээр ингээд Let's Paul Allen's name card. Шалч яг хөлөрчлээ. Тэр American Psycho үзэж байгаагүй те. American Psycho нэг тийм юуны одоо нэг тийм инвесторын нэг тийм байгууллага юм уу да мэдэхгүй нэг stock broker гэж Wall Street-ийн нэг corporate стакууд байдаг шүү дээ. Тэгснэ ингээд Wall Street-ийн нөхдөд байгаа байхгүй бүгдээр амар дүүши ингээд бүгдээрээ ингээд тэг ингээд би энэ газар ингээд reservation авч чаддаг би энд reservation авч чаддаг те we should went to Dorsey's ч гэсэн тийм тэгээд яг нэг scene дээр нэг хин тоглолдог байхгүй юу Christian Bale тоглолдог байхгүй тэгээ his name is Patrick Bateman бүр амар toxic disgusting fuck заяа бүр тэг ингээд бүгдээрээ ингээд баахан дүүши стакууд тойроо суудсан тэгснэ ингээд look at this I just got a new name card гэдэг нь харуулдаг байхгүй тэгснэ ингээд тэр name card-ныхаа сам амар гоё одоо тийм сав байдаг л да би тэрийг үзэл oh shit дутуугийн комплекс мөн хөдлөө тэгээд ингээд ийм амар ийм shiny ийм nickel ийм самнаас ганцхан ширхэг ингээд name card гаргаж байгаа байхгүй тэгснэ ингээд just got it from the printers ингээд харуулдаг байхгүй it's just fucking зүгээр л ингээд фонтоор нэрийг нь бичсэн компани бичсэн байгаа байхгүй тэгсэн чинь нөгөөдг нь харснаа that's really nice гэснэ how about this one гэл өөрөөхөө харалдаг байхгүй ямар ч ялгаатай өөр фонттой байдаг тэгэл creative чинь creative салбарт ажилладаг бид нэр creative салбарт байдаг хүмүүс болохоор тэ serif sans serif-ийг мэдж байгаа л та фонтны ялгааг нь тэгтээ you know not a lot of fucking difference тэ тэгмүүд ингээд юм жижигэн ингээд бичгийг ингээд харал тэгсэн чинь нөгөө нэг манай тэр гол дүрийн Patrick Bateman spoiler alert he's a fucking psychopath цуврал алуурчин солиотой биш та тэгээд яг төгсгөлд нь нэг twist гэж магадгүй 10. Гэтэ ингээд тэрийг ингээд харчтай амар хатаархаад байгаа байхгүй. Хөлөрч шахацсан. I can't believe he thought that his name card was better than mine. Гэсний хөлөрч. Тэгснэ бүр ингээд тэр бүр амар хач болдогтэй шүү дээ. Oh my god. Look at the lining. It's exquisite. Гэснэ хамгийн ярьж байгаа шүү. Is that eggshell гэсэн чинь цаасан шүү дээ. Eggshell-ын дээр print хийсэн ч гэлээ юу гэсэн чинь. Some crazy shit. Yeah. Юу ярьж байгааг яриаш кино ярьчаар фашист тэр дутуугийн комплекстэй юм байна шүү дээ. Биста тэр тэнийг name card-н дээр яг name card чухал. Тиймэрхүү зүйл дээр бас ингээд харагддаг юм байна. Харагддаг тий. Яг юу гэж болно нөгөө дутуугийн комплекс тэр комплексоо зараад баяжаад нэг комплекс нэг сая гэж байна.
Юу. Тэр нөгөө нэг комплексаа дараад зүгээр тоохгүй байж болно шүү дээ. Айгүй fuck дээ. Гэхдээ надаа essential яг санагдаад тэр байгаа маа. Тоох нь ер нь хэрэгтэй юм санагдав. байх ёстой Сквал байхгүй нөгөө тоож олон. Гэхдээ тэр тоох нь нөгөө нэг бүр юм тулцсан тийм нөгөө нэг toxic level-тэй очлоо. Чамааг өөрөө fuck up хийтлээ. Тэр хэмжээнд биш зүгээр нөгөө нэг юм баланслаад тий тоохгүй байхад чи бол нэг өөрөө асуудалгүй. Гэхдээ тоох юм бол нэг тийм тулцсан тийм хэмжээнд хүрэхгүй гэдэг нэг өөртөө зааг тавьж өгдөг ч юм уу тий. Яг уу Буулт хийдэг ч юм уу. миний хувьд бол тоохгүй гэдэг утгаас хүн бол өөрөө тэрийг мэдгүй шүү дээ. Ингээл өөрийгөө аль тал руугаа явж гин гэдгээ. Гэтэ яг ингээл хүмүүс өөрсдийгөө ингээд цэнгэлж байгаа өөртөө оруулж байгаа юм болгоно ер нь ингээд жоохон цэгцлээд нэг төрлийн юм оруулаад байвал тэр тал руугаа явах байх л та тий. Яг уу ингээд дутуугийн комплекс гэдэг юм ингээд амьдралд байж иж хүн ингээд хөгжөөд байгаа юм шиг боддог байхгүй юу. Одоо жишээ нь юу гэдэг хүн төрлөختөн чинь угаасаа л ингээд байгалаас гарч ирсэн, алаан дуунаас гарч ирсэн тий. Ингээл амтэн чинь угаасаа л тийм шүү дээ. Ингээл дандаа л эндээс хоол хайж явж идэг, өсөж явж идэг. Тэгжиж амьд гарч иж тий. Баян идүүлж идэг тий. Тэгснэ ингээл хүмүүс босод амьтдыг бодвол илүү ингээд дутуугийн комплекстэй. Ингээл амьдралаа яаж дээшлүүлэх үү гэдэг юм дээр илүү юм тий улсаа сөнөөгдөж билээ. Ер нь бол аюултай нөхцөлд амьдарч байсан болохоор цайз барьж сурсан ч юм уу тий. Яг байнга өсгөлэн байдаг болохоор энэ хажуудлын тосгоны лалрууд яагаад затгалан байгаа гэдэг эдгээр чинь газар тариалал эрхлэх юм биш гэдэг ч юм уу. Өвөл болд юм биш тий. Бид нар хоолойг болох юм биш. Тэгвэл бид нар ингээд газар тариалал эрхлэх том газар ингээд хоол хурааж болох юм. Морь унаадсан чинь бүх сүвдүүд нь яад юм болоо имэйл шаад юм биш тий. Энэ дэлхийн бүх одоо юу гэдэг вүлээ resources дуусах юм байна. Тийм болохоор өөр гариг явъя. Тэгснэ өөр galaxy руу. Тэ Star Wars чи бүр яг хөтлөгчийг шаажин те. Чамаар юу ч ярихгүй те. Юм асуудлаар тий ер нь бол датуугийн комплекс бол essential. Би өөр ингэ алуулаашаа голно сууцаа. Би өөр загнуулж байгаа юм биш зүгээр яг нэстэг тавгийн хостыг аваад ирсэн. Тэгснэ ингэ загнаашаа. Ийм бэдин гэж биш. Opinionated 3 биш та. Гэхдээ зүгээр шүү дээ. Би тэрийг бас дутуугийн комплекс гэж бас боддоо. Бүх юм дутуугийн комплекс. Одоо юу тийм баха. Хүнтэй юм ярина шүү дээ. Тэгмүүд бас эсэх хүмүүслээр ингээ зөвхөн өөрсдөө ярих дуртай байдаг. Ингээ нэг юм ярингууд би тэгвэл ингэсэн барьсан гэл. Тэгээ тэр яриан зогсдгүй хамгийн амар. Тэгээ сүлдээ сонсоор агаар дуусна гэж ах. Нөгөө яриаг нь сонсоор байгаа. Тэгээ окей мэн. Юмс байдаг шүү. Мэн чамд айн хэцүү байж хөшөө. Би айгүй ярих дуртай. Өөрийнхөө тухай ярих нь гол нь ш. Ярих айгүй дуртай. Тэгээ тэрийг ойрд би жоохон анзаарсан багсах гэж хичээж байгаа та. Ялангуяа подкаст нэрстэй ихний 1-2 дугаар дээр би лекц тавьж шагаад. Энэ лекц тавьдаг бас нэг дутуугийн комплекс байх гэж боддتي. Та зүгээр энэ зүгээр ирүүлэр агсан тавьдаг подкаст юм шүү. Яг ингэж наа чи юм тийм. Гэхдээ вэж та дугаараа сонсд юм уу ирүүлж? Үгүй. Мэн подкаст сонсдог. Яг манай өөр би амар юу шаастай подкаст хийж нэстэг тавыг сонсохгүй ашигтай негатив подкаст. Би өөрөө тийм байхгүй. Би өөрөө подкаст хийдэгсэн мөртлөө юу ч сонсдоггүй. Гэхдээ би өөрийнхөө подкастыг өөрөө янзалдаг. Би бүх дугаараа сонссон байхгүй. Тэ ингээ тэ яг галзуурч чинь үгүй. Би үлээ сонс хэрэгтэй л гэж бодчих. Бас тэгэл өөртөө нөр толно штэ. Юу яриад байгаа юм бэ? Тэнэрстэй. Йоо ста. Сонссон хүмүүс нөгөө ямар их түүх ярьдээ наадах багсах гэсэн. Тэгээ би одоо ойлгох болох гэж байгаа. Хин тэгсэн. Аашаа тэгж Түшгээ угаасаа түүх ярьж юм бол таймер хамгийн loved person. Sorry. Shut the fuck up. Түшгээ түүх ярих юм бол таймер тавьж байгаа. Тэрнээс итгэж болохгүй. Тэрэндээ багт тэгээд. Тийм юу сегмент үүсчихгүй те. History асуухаар бол тэгээд history time түшгээ 1 минут go. Тэгээд нөө ихний хэдэн удаадаа бистаа 30 секундэд амжихгүй цухалдаад стресстэй дуурлаад бистаа. Тэгээд дараачихаас амар efficient ярьдаг болох те. Маш товч өгөөд тодорхой. Чингис хаан бол fuckboy байсан. Чингис хаан the ultimate fuckboy thought тий. Шиш. Энэ сая чи ингэсэн үү те? What is this? Энэ юу? I don't know. Би зөвөл дөөрайцсан гэж. Би юун дээр л нэг юм дээр үзчихсэн ч ярина. Юун дээр тэгдүүлээ? Meme. Fucking meme. Би жоохон meme үзэж би тарих толгойгоо амраад байхгүй. Сая зүгээр YouTube дээр нэг бичлэг нөө emotional damage гэдэг нэг Chinese style гэдэг. Ингээд шууд emotional damage. Тэр style шийд. Би тэр үзэв шүү дээ. За. Чи зүгээр meme үзэх шүү. Meme амар.
Яг is kind of funny тэгтэл тэгэл тэгэл ийм үү. Тэр дайны мемүүдийг харж байна. Йоо Мэж болохгүй мемүүд үздэг. Чи юу Шээлж гэж болохгүй. юу юм. Дараа нь үзэлээ. Оо. Инкул амар юм dark humorтэй шүү дээ. Инкул гэдэг dark. гоё. Dark humor Darkness. Тийм ингээд халдаагашаа хүмүүс тэрнтэй хажууд дээр зогсноо амар тийм dark юм байна ш. Dark юм ярьдаг шүү дээ. Үгүй чи ярьдаг юм уу гэж. Яг тийм юмар фан хийж чадахгүй бол тэгээд юугаар фан хийх вэ те. Holocaust jokes. Инкул амар dark шээс өөрөө адилхан юм байж. Holocaust is the best. Тий, Holocaust. Гүй, Holocaust jokes are the best. Хамгийн чухал үг нь мартаж. Holocaust is not the best. Тийм гайхалтай ш та. Юу лээ. Амар солиотой юм ста. Авсан 1000 яг гэсэн дойчс хүмүүс ингээд дэлхий сүүрчсэн ч гэсэн мимигээ сууж байгаа гэдэг бол ялангуяа одооны интернетийн ирүү үед бол үнэн штэ. Тэр үл яг юу л да. It's a very good coping mechanism baby. Би юу шарахгүй орлоо байгаа. Юу ice in my veins гэнэ. Ice in my veins. There's ice in my veins. And that's okay. Би бол ice boy. Biologically impossible гэхдээ за яг. Ice гэдэг нь юу? I'm so cool гэж байгаа юм уу эсвэл literal diamonds in my veins гэж байгаа юм уу? I'm diamonds baby. Cold-blooded. Predator. I'm a cold-blooded killer. Гэтэ яг миний баруун талд сууж байна. Муухай харагшаа инкул. Баруун талд нь инкул сууж байгаа шүү. Тэгэж инкултэй яг хоо инкул IC биш юм а ч гэсэн амар юу байдаг шүү дээ. Drippy. Үргэлжлээ he got the cool shit on every single time. He doesn't одоо өмссөн байгаа юм нь. Йоо би Монголд биш шүү дээ. Danny Brown тэр өмссөн тэр jacket-ийг авсан нэг л хүн мэднэ гэж тэр инкул шүү. Гүлээ ядаа оюутан багтаа. Тэ авсан байгаа. Crazy. Хэдэн хоногийн хоолоо авч авсан. Нүдний хор ортол нь энэ нөлөө нь харж байна биз дээ. Нэрээ. Заа шүү. Тийм манайх камер болохоор та нар дутуугийн комплекс хөдөлж шүү. Шинэ трома үүсгэж эхэлж байна. Тийм. Би наадах чи хараад энийг авсан шүү дээ. Ашихгүй. Нарис cool аш. Тэгэл шинэ уцтай болъё гэж бодоод авсан. Шинэ уц авсан байна. Би ч гэсэн аавна. Солиотой тийм стандар байдаг гэдэг. Харин би тийм хүмүүсийн подкаст орсон баам шүү. За sorry. Нэг roast session яваад байгаа санагдчихлаа. Гоё штэ. Тийм. Бас яаж roast гоё те. Гэтэ надаа ингээд одоо миний одоо сайн найзууд дундаас ингээд хамгийн гоё юм нэг өөрийг шоолсон ч гэсэн өөрийгөө хамт инээдэг хүмүүс тэгээ би илүү сайн найзууд гэдэг юм санагдсан. Тэгээд жоохон ингээд шоолоод хийж мингүүт уурлаад тэг хэлэх үгүй болонгуудаа уурлаад ингээд чимээг болдог ч юм уу ингээд сквал дараа нь цогтороо ингээд яг мэдчихээн хин гэдгийг нааш тийм хүмүүс эдэн штэ тий. Тэгэхгүй зүгээр яг ингээд тий. Байгаараа байгаад эсвэл эргүүлээд гоё эргүүлээд бүр роуст хийдэг тэгэл ч юм уу тий. Тэгээ тэнийг юмнуудаараа тэгэл ингээд би бинийгаа роуст тэгэл инээж идэг тий. Хин ч ингээ өөрийн шалхаар ингээ хийчээд хүн амар хийгээд амар inconsiderate амар rude roast чачаад өөрийг нэг яхалаар уулаа шашдаг тийм хүмүүс бүр worst тий. Yeah, that's the worst. Fucking worst. Шалт тий. Like me яшахгүй. Тэгэхгүй тийм хүмүүс байдаг юм. Like you. Гэхдээ би ингээд чимээгүй roastlуулдаг type нөхгүй юу? Ингээд сонсож тий. Тэгээд бас нэг ганц хоёр тийм хүмүүс байгаа. Тэгээ ингээд нэг юм хэлэнгууд ингээд дуу хораагаад гомдоод чи I can't believe you've done this to me гэж байгаа тийм. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Шууд англи акцентээр бодож шаад. Тийм үү. Яа тийм юм байдаг штэ. Алгадуулдаг. Can't believe you've done this гэж юу гэвэл штэ. Тийм. Can't believe you've done this to me гэж. Йоо гэхдээ би инкулийн сайтаа тийм амар гоё роуст хийдэг хүн, эргүүлээд хийдэг гоё хүн гэдэг би яхин гэдгийг мэднэ. Shout out хийх үтэй та нарт хэрэгтэй байх. Аашаахгүй. Мэдгүй юмстай. Фла бүр ядаргаатай бүр ингээд бүр зогсохгүй роуст хийгээл энэ заа. Сүүл рүү жоохон миний уурж гэлээ шаа тий. Хамт инээжсэн аа. Аха за одоо болоо пестамн гэж хэлээсэй шүү дээ. Гардих жоохон хортой шат юм аа. Жоохон токсик. Чимээгүй байж байгаад яг юм. Муухай шат сонсож байгаа тий. Бэлэр logical нөхөр аашиг. Өрнөх өөдөж ажиллаад байсан. За миний дутуугийн комплексны opinion-ууд дууссан. Энэ суужээ. Юун дээр яг зүгээр би бол хардаа би roastlуулах дургуултай. Гэтэ би хизээ би roastlуулвал би үнэхээр happy байна гэж. Хизээ. Only if I'm fucking rich заяа. Асуудалгүй баян амар те явж. Тэгээд намайг roast хийнө үү яана уу. Тэнгуут нөө нэг ингээл баямстайгүй би нэг roast хийгээд дэж штэ те. That's the stupidest shit ever. I mean
Maybe дэс дутуун комплекс. Хэдүүлээ тэгвэл түшгийг баян болохоос нь үхтлэн роуст тэгээд баян болохоор зөв роуст хийгээ болчихоо. Do me. Намайг roast. Би баян болцсон штэ. Баян ч юм уу successful stack-ууд roast-лүүлэх гоё байдаг бах та. Яа. Дорожлол орж Тэгэхгүй нөгөө за whatever. Ойр хоорондын хүмүүсүүд нь дандаа yes man-ууд болохоор тэгээд тийм бах те. Yes man. Sycophant бүх юм нь yeah bro yeah. Yes. You're so good. Just бооч. Од хүн өөрийн нөгөө од биш юм шиг нөгөө арчдаг хүнд дуртай байдаг шиг л. Нөгөө сүүлд би нөгөө юу үзсэн чинь нөгөө Metron Jay-Z нөгөө тоглолт руугаа явж байхдаа Metron суугаа явж гисэн чинь нэг ихч Jay-Z гэдгийг мэдгүй. Чи хаашаа явж байгаа энэ гэж ингээд чи суудал тавьж өгдөг үл яадаг үлээ. үгүй зүгээр хамт хажууд нь сууж байна. Тэгээд од гэж мэдгүй. Тэгэл ингээ юм ярьсан чинь бүр юм genuinely ингээ шал өөр арчиж. Шууд хүн шиг үнтэй нарчиж байгаа юм. Jay-Z буцаа хүн болгоо шаас. Kanye л оцсноо. Yo nigga get the fuck out of the way. Ашигтай. Тэнгуут нөгөөх нь амар respect хийж мэгээ шагаад. Yo чи минь найз болох байгаа шүү. Тэгээ хин гэдгийг мэдчихвэл тэгэл өхөөл хэлвэл. Яа зста. Хөхөл гэж. Яа, хоёлаа бас нэг маш famous нэг fuckerтай уулзсан үе байгаа те. Тий. Genuine байх хэцүү л байт юм л. Тэ. Нэрийг хэлж болохгүй юм те. Окей. Бас тийм. Би анх удаа уулзч хэлсэн та. Нааш нь тэгээд бүхэн батлагдсан юм уу? Дашаа машигаа тулцсан те. Тэгснэ над руу ингэж яваа шээ. Гайцгээ. Тэгээд яг өрнөх ингэ хажууд нь босож ингэ хажуунаас нь энэ одоо ингээд энэ ингээд гэж би dude sit down. Стам чи өрөөс нь доогуур байх хэвээр. Бэлгүүснийх нь доогуур байх. Далаалмын хажуу сууж байгаа юм шиг. Бэлгүүснээс нь доогуур. Далаалам тэгдэж шít. Та нар тэр юуг мэдэхгүй юу? Тийм нэг болсон явдал. Тэр нөө 7 years in Tibet төвд 7 жилийн кинон дэр тэрийг хөрхөн romanticize гаргасан. Хин тоглолтгүй лээ. Brad Pitt. When he was handsome. Яа одоочсон sexy fucker. Handsome motherfucker. Тэгээ тэрэн дээр ингээд далаалам ингээд суудсан хятад эзлэх гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд урд нь ингээд хитэн стак нөө элсээр нөө мандала хийдэн штэ. Хитэн сарын турш штэ элсээр зурдаг нөө ингээд тий. Тэгсэн чинь нэг 3 нэг Chinese motherfucker орж ирсэн. Бутлаар ингээд шачтай, арчаа шачтай. Тэгснэ ингээд Тони маа шага тий. Дүнгоо шага. Тэгснэ ингээд далаалмын урд ирснэ. Далаалм ингээд завлаа сууж. Тэр яг Мао Цзэдун. Мао Цзэдун. Тэгээ ингээд далаалм ингээд завлаа суудсан байсан чинь. We do not sit lower than him. Шага заяа. Тэгээ тийшээр доош суулгах шиг шаасан ярьстаг. Тийм. Манай Chinese motherfucker амар л та тий. Амар. Яна одоо энийг сонсож байгаа бох тий. No conspiracy theory bullshit гэтэл. Listening on this shit. Яг энийг сонсож байгаа хаа. Хөө Chinese motherfuckers өний тим түүх байдаг шүү дээ. Мааны найз их чинь Америкийн элчинд очиод нэг ойр хавьд нэг селфи дарсан юм байна л да. Гэсэн чинь security гарч ирээд тэ чи ингээд элчингээ аж зураг авлаа. Бараг ингээд Америк руу халтлаа мэт юм ярангуудаа одоо зургийг чи устгах гэсэн чи хэрэлцээр агаад устгуулаагүй. Тэ харьсан гэж аахгүй. Тэ хараа уцаа оролдоод ингээд селфинэд үзэх гэсэн чинь устцсан байсан гэсэн шээ. This conspiracy shit is real boy. Аим шажтай нэрвс. Тэ утас чинь унтцсан гэж бодож байна. Цэрийн дуусаа унтцсан гэж бодож байна. Таны сонсчлаа. Бүх дийлий чинь бүх одоо мөнгө төргий чинь шалтан зургийг чинь шалтан зураг тэ араар тавилт одоо өөр юу байдیں۔ Тэ аашгаа энэ сэдвээс жоохон халчлаа л та. Гэхдээ сая нөгөө нэг юу үзсэн бохгүй юу? Дахиад кино ярьлаа. Sorry, олон кино. House of Cards үзсэн чинь. House of Cards чинь тийм American Mr. Spacey politics-ийн тухай, Spacey яхын тухай, Spacey яхын тухай pedophile лоо. Frank Adro. Is he a pedophile? Yeah, he's a fucking pedophile dude. Really Castle дуулсан pedophile гэхгүй. Тийм гей тэгээд pedophile. За. Жохон банд. Жохон банд хүчин. За. Have you seen him in movies lately? Яг how young гэшгүй. How young? Define young гэсэн. Define young. Legal наснаас доогор л байхгүй. Define pedophile ааш. Legal нас гэдэг нь аль болсон? 18 ааш. Ядаргатай. Universally ааш. Тэгээ Японд чинь age of consent чи 14 байт юм л шүү. That's why those motherfuckers are nasty. Nasty. За anyway, House of Cards дээр тэр нэг чинь Genetals байхгүй pixelүүд байт юм чаа. 14 байл зүгээр. Дам pixelүүд бүх юм pixel. Тэр Kevin Spacey-гийн тэр дүр ямар Jack Underwood ч үлээ ерөнхийдөө Frank Underwood.
ерөнхийлөгч болох гээд амар тийм эготой солиотой бистай байгаа байхгүй юу. Юм Дональд Трамп, Рональд Рейган тэгээд нөгөө нэг солиотой гэдэг дүүстай чи юм лээ. Ричард Никснийг нийлүүлээд дундаас нэг Unholy Baby гаргасан юм шиг өстой. Тэгээд тэрэн дээр ингээд зүгээр ингээд харахаар нөгөө нэг одоо ингээд Монголд ингээд улс төр амар бохир мохир гэж шагаад ддэг. Яг хөө тэр каун дээр бол Америк ямар ч ялаагүй шааж байгаа байхгүй юу. Тэнгуут ингээд яаж хүмүүсийг те нөгөө нэг сонгол Монгол ч юм уу эсвэл нөгөө нэг те хууль мойл батлуулж матлуулдаг гэхлээр дандаа секс скандалс. Тэ. Окей. Нэг ч тийм Pizza Gate ашиг. Чи тэрийг шаасан, энэ тэрийг шаасан, чи тэрийг шаасан биз дээ. Энэ мэдээлэл чинь байгаа шүү гэл. Тэгэл vote ингээд. Grabber by the pussy. Ашиг. Yeah. Grabber the Donald Trump баг хамгийн зөрөгтэй шүү дээ. Яасан бэ? Яасан бэ? Pizza Gate гэж нэт нэрч. Та нар Pizza Gate гэж мэдвэ? Мэдэн шүү дээ. Yeah baby. That's some good conspiracy shit. Hollywood угаасаа тэр ингээд зөвхөн Frank Underwood ч Hollywood-ийг тэр чигээрээ нөгөө нэг юу битүү секс скандалс гэдэг гэж л юм л та. нөгөө тийм гижээлээч гэж нэг юм санаа шар мэдээ шиг сорончиг яриа шаа тий. Чи хэн блэ? Шоронд алуулдаг ч юм. Гэтэ алуулаагүй. Алуулаагүй юу? Тий. Гэхдээ л human nature шүү дээ. Юу юм бэ л дээ. Яг уу би тэр conspiracy-г уншсан чинь яг ингээд it made sense. Дандаа нөгөө нэг одоо movie directors, studio owners-тэй скол алдартай жүжигчд ч юм уу те бүгдээрээ нэг юм dark shit-тэй. Одоо чинь Kevin Spacey одоо жишээ нь Jennifer Lawrence те. Jennifer Lawrence яасан. Алуу болцсон шүү дээ. Look it up. What do you mean? She's gone. Кинонд орох ойлсон шүү дээ. Яагаад юм бол? Бас нэг байгаа аашис. Тэгээд дандаа тийм асуудалтай хүмүүсийг од олгодог. Яагаад тэгэхээр ирээдүйд одоо нөгөө нэг контролтоход амар байдаг. Оо ээ. Юун дээр яг одоо наа чин бас дутуугийн комплекстэй амар гой холбогдчихлоо л доо. Тэнгууд директорууд, продюсерууд яагаад ингээд хүн амтан abuse хийдэг, pedophile ч юм уу те юм perverted fucker байдаг вэ гэхлээр because they're ugly fucking motherfucker. Залуудаа хүн амтантай шаалц чадаагүй болохоор те rich and powerful болонгуудаа дутуугийн комплекс нөхч юм. Дутуугийн комплекс нөхөхдөө шаачдаг юм шүү. Тэ сэжгэн шатдаг гэсэн шүү дээ. За. Тийм би ч одоо тэгээд цаана юу болж байгаа мэн. Гэхдээ Jeffrey Epstein-ийн царайг харсан биз дээ. That guy looks like a fucking тэ яг нэг тийм хэрэгэлцэн таавч шиг царайтай биз дээ шүү дээ. Хэрэгэлцэн таавч. Тэгээ бас юм новшин. Тарантино бас тийм тэ such a huge fucking head. Тарантино гэдэг жоохон psycho гэсэн. Яа Тарантино is cool. Яа fit fetish гэж магадгүй. Гэхдээ Epstein бол биш угаасаа. Биш Uma Thurman-ыг бүр арай л creepy нэрсэн юм байл шүү дээ. Дээрээс нь нүлэмсэн гэж шүү дээ. Бүр яасан ч лээ бүр ингээд бараг л өдөр болгон яасан маасан ч. Abuse юм. I don't know like some тэгээд team царайтай fucker-ууд угаасаа л залуудаа they're not getting any pussy or penis. I'm not judging те. Тийм болохоор rich and powerful болоод хүн амтай abuse л байх л та. Гэтэ абьюслэхгүй шаажуулдаг юм багт тий. Харин тийм гоё байдаг. Тэр дутуугийн комплекс. Нөгөө амар тийм хүчтэй байдгийг мэддэг байлгүй. Тийм. Одоо чи багтаа амар бүлэдүүлдэг байсан бол тий. Тийм зарим гарууд байдсан шүү дээ. Тийм багтаа бүлэдүүлдэг байж байгаад нэг газрын одоо нэг гайгүй позишнд очихороо тийм хүн амтан бүлэддэг тий. Бүлэддэг байсан хүмүүс нь доор нь ажилтдаг бол тэдрийгээ ирүүлээ бүлэддэг тий. Бүлийнүүд нь бүлээ болдог. Тий. Exactly. Тэгээ юун дээр нөгөө нэг буулиддаг байсан нөхөр нь ташуурд болох дуртай болоо шаачдаг шүү дээ. Зарим rich and powerful fucker-ууд чинь dominatrix хүүхнүүд дуртай. Нөгөө юу болдог гэж юу? Юу лээ? Дом нөгөөх нь юу лээ? Нөгөөх нь одоо нэг ташуурж байгаа эмэгтэй чинь дом шүү дээ. Тэгээ нөгөөх нь мэдгүй. Ташуурдуулж байгаа. Би ташуурдуулж байгаа. Submissive. Тэрийг манлаач мэдэн дээ. Малаа манлаас шүү. Оо шээ. За хасахгүй. Энийг хасахгүй. You're fucked. За сая зүгээр joke байсан шүү. Би зүгээр цаана дэ хөөрж идсэн. Хитэн тэнэг стакод орж иж хутлаа ярьж ирсэн. Манлаа. За сайн их joke хийсэн шүү. Or was it? Weak хийж байгаа манлаа те. It was just a joke. Хэр өвдөж байна. Ашаахгүй би түрүүн та хэд ярьсан чинь би ер нь сексийн тал дээр бас амар дутуугийн комплекстэй шатдаг юм байна. Амар
хүлж мүлээш ташуурдаж машуурдаж. Oh shit. Боцрын. Тийм. Гэтэ тэр чин бол Нари боо. Кинки боо. Гэтэ тэр чин бол юу байгаас тээ. Амар гоё pleasure-тэй байгаа байхгүй тээ. Амар abusive биш. Ингээд өвдөлт таашаал хоёрыг ингээд амар гоё тааруулах хэрэгтэй байхгүй. Okay. Тэр хоёрын дунд нэг юм certain border байгаа шүү дээ. Тэрийг Мэдгүй байна за. Мэдгүй. Mr. Graham. Мэдгүй. Мэдгүй байна. Ер нь гиснээс инкул чи өөрөө asexual шаадаг байсан санаж байна уу? Asexual юм шиг тийм үе байсан юм аа. Надад ч гэсэн байдаг шүү. Like I don't get that shit. Тэр зөв нэг амар удаан юуны нэг relationship-ийн breakup тэгээд жоон trauma л гэсэн. Тэгэл нэг хэсэг зураг хэнийг царахдаг ч юм уу те нэг тийм хөрх охин байна да гэж харддаг ч юм уу те. Тэгсэн мөртлөө охтуудтай явж лээсэн юм да. Яг те He's there look man like миний дотоод комплекс амар мэдчих. Инкул охтуудтай явдаг. Охтууд инкултэй явдаг. Би өөртөө найзуудтай уулзж ангуудаас бэлгээрснэ хин энэ гэж байна. Тэтгэвчтэй чи. Бэж sexual day манда пасхоо гэж. Би ихтэй дотоод комплекс юм яри. Би ингээд би инкул ер нь олон жил өмнөөс мэдэх байхгүй юу. Тэгээ битээд 10-тай байхад багын найзууд. Тийм би ингээ батгах шаацтай. Тэгээ одоо миний нүүр ингээ баахан юм нүхтэй байхгүй юу. Яг л Украин шиг. Улаанбаатарын зам шиг. За тэр нь арай дээ. За anyways ааш. Гэтэ сэнэгт амар шийж байна. Тэгээ би тэгсэн ингээд хараашаад тэгээ би ингээ бодгоосох гэс те ингээд нүүр мөрөж угаад яг л адилхан шааж байгаа те кола ууж мал тамхитаж мтал. Сүүл яаж гой нүртэй кола гэж бодож мтал. Генетикийн комплекс шиг. Кола уудаг штэ. Шалдж ууж колон дээр л. Anyways уудаг гэсэн надад ашиггүй би багын найз наашаас. Тэгээ би амар боддог гэсэн те why me why not him те тэгж амар боддог байла. Миний батгын наваг амар өстө унаадаг байсан ш нэг хэсэг. Одоо нүр чин толгор л шүү. Жохон те Украин шиг болсон ашиггүй за бали. Гэхдээ яг хоо бэлгээ яг нэг юм ярьж байгаа. Би бас яг миний Украин шиг хасаараа гэж байна. Би бас нэлээ нэг тийм амар sex driven биш юм байл л дээ. Тэ яг тэрийг амар чухалчилдгүү. Тийм тэгээд тэрийг ингээд хүмүүст бас амар сонирхол байдаг бах л та. Asexual ч юм уу эсвэл нэг амар sex driven. Asexual би зөв ойлгоогүй зүгээр бэлгээд тоглоод asexual гэсэн чинь тэрийг санцсан яриад байгаа юм шиг байна. Гэхдээ амар ингэ stick out хийсэн байхгүй юу? Stick out та. Тийм. Гэрийнхэн гадаа хүнтэй шаалтсан харсан юм уу те? Stick out чинь тэгсэн үстэй цагдаа нар үстэй. Stick out хамгийн маяг яриа шиг тийм. Ингэ сааш. Yeah bitch. Би нүр батгахтаа болохоор би ингэж чадахгүй байгаа. Тийм. Цэвэр нүртэй басдаг. Гоо шаалж байгаа. 50 мянган нүүрэндээ нялж чаддаг. И чи бит уураг миний батгыг ялгуулах сэргэн. Anyway. Нөгөө нэг Арнольд Шварценеггер нэг өнгөн дээр фста. Yeah, just swallow it. It's just potassium. Гэдэг санаа шаачлаа. Give you muscle. Just swallow it. It's potassium. Тэгтээ ой, Арнольд Шварценеггер амар өста тий. Америк руу $20 илүү очоод тийм жог байд ш тий. Тэгснэ акшн тий хамгийн шилдэг акшн муви стар болол за шилдэг чайшин тий one of the best болол тэгснэ шилдэг. Тэгснэ ус төрлөө орол Америкийн тий. Бараг ерөнхийлөгч болгоо алдаас тий амар. Гэхдээ тэрнээс өмнө he was very rich. Real estate-ээр баяжсан байсан байхгүй. Тийм болохоор одоо Conan Mon мэтийн тийм кинонууд амар сайн пики хийдэг. 80-аад оны үед чинь 70-80-аад оны үед шидэг кинон зөндөө гарч ирлээ шүү дээ. Тэнгуут ингээд одоо тэр хиний Arnold Schwarzenegger Terminator Conan гэл ингээд харах юм бол тэд нар бол ингээд яг тэр жанрынхаа bullshit piece of shit trash fucking the movie одоо the garbage the dumpster baby нүдийн хамгийн лаг нь ингээд тэд нар байсан байгаа байхгүй. Тэнгуут Arnold Schwarzenegger financially capable байсан болохоор тэр ролуудыг хүлээж чаддаг. I mean he was Mr. Olympia. Тий. Тэгэхээр яг хөө тий as you said ингээд жүжигчин болохоос өмнө баяжсан $20 төгрөг баяжаад Mr. Olympia болоод тэгээд жүжигчин болоод тэгээд Kennedy шаагаад back болоод Kennedy шааж унгаагаад биста. Тэгээд дутуугийн комплекстэй болохоор тийг шааж байгаа байхгүй юу? Дутуугийн комплекстэй болохоор тийг шааж байгаа. Амар I don't want to stay in Germany. Austria. Ядуу ирэл те. Fuck this place. Австрали шүү мө? Австрали шүү дээ bro. Австрали шээ. Yo Австралийнх бол аялах шал өөр шүү. Shout out Dynamite.
Тэ хаан соло сонсч гинөө Austria. Тэр хойд Америк, өмнөд Америк хоёрын хоорондын канал чи юу лээ? Панамын канал гэдэг шүү дээ. Тэр Панамын official канал. тий. Панамын каналыг хийсэн хүн нь бас амар дутуугийн комплекстэй бистаасан байгаа байхгүй юу? Roosevelt биш ээ. Roosevelt биш. Тэр хүн шаагаагүй. Roosevelt мөн. Үгүй. Зүгээр энэ story Roosevelt шаасан. Үгүй. Хоёр Франц бистаа шаасан байдаг байхгүй тий. Наполеон гэсэн чинь яаж эхлэв шүү гэж. Францууд одоо нөгөө нэг юм сүүцийн сууг муу гэдрийг гаргаад яваасан чинь өн чинь амар боломжтой юм байна гэд тэнгуүл тийм канал чинь одоо юу гэдэг эдийн засгийн хувьд амар ашигтай юм байна гэд энд канал хийж эхэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр каналыг гаргах гад ажиллаж нэг Франц инженер очсон байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээ хийх гэж яасан чинь яг тэр каналыг гаргаж байгаа хэсэг нь болохоор далайн түвшнээс дэшиг амар өндөр. Тэгээ тийм болохоор тэрийг юусоо гаргах боломжгүй байсан. Тэгсэн чинь тэр Франц пистан ер нь яагаад энэ каналыг гаргаж болохгүй гэж гингүүтлээ амар бодсон байгаа байхгүй. Яагаад энийг ер нь бид нар газрыг далаа руу авчижсэн яагаад далайг дээш нь авчиж болохгүй гэж гээд тийм санаа гаргасан байгаа байхгүй. Тэгсэн чинь тухайн цаг үед амьдарчсэн бүх хүмүүс тэр үнийг шоолоо инег шээс. Юу яриад байгаа чи газрыг доош явахдаг болохоос далайг яаж дээшээ авчрах юм? You piece of fucking cunt гэл тэ амар доош нэгээл. Сайрт гэж доош нэгийг бахаа үстэ. Тэ ой сайр шээс. Piece of fucking cunt. Тэгэл яасан чинь нөгөөд чинь тэрийг бүр хийхэд зориглонгуутлаа. Тухайн үед чинь Панам гэж байгаагүй, улс гэж байгаагүй. Тэгснээ урдлынх нь улсны ямар үсэлээ? Мэдгүй. Гэтэ тийм Панам гэж бол байна. Тий, урдлынх нь улс дээр очингуутлаа тэр газар нутаг дээр амьдардаг хүмүүс та нар тусгаарлал хүсэж гин үгшээс тийм хүсэж гин гингүүт нь явангуутлаа Америкт очиж нэг дийл хийнгүүтлээ тэнд нэг юм канал гаргах юм бол та нарт эдийн засгийн амар том ашигтай юм байна. Тэрнээ та хамтарч ажиллах. Гэтэ тэр ингээд тэнд байгаа хүмүүс нь тусгаар тогтмоор байгаа гэж юм гişээс. Тэгэнгүүтлээ Америкт дийл хийнгүүтлээ буцаж нөгөө Панамын нутаг дэвсгэр дээр очингуутлаа танаа тусгаар тогтнолыг Америк туслыг инээ. Тэгээд юу та нар ингээд намайг прайм министр болгочих те. Тэнгүүтлээ би та нарыг ингээд тусгаар тогтнолыг чинь зохицуулж өгье гэж шангуутлаа. Нөгөө газар бослого үүсгэшээс. Бослого үүсгэнгүүтлээ Америкийн зэргүүдийг авчирснаа нөгөө хүмүүсийг хамгаалуулах шээс. Одоо яг нөгөө нэг Украин шиг шааж байгаа байхгүй юу? Good job man. Би тэр Франц стаг бол мэдгүй. Тэгснээ заяа. Roosevelt-ийг. Тэгснээ нөгөө Франц пста чинь тэр Панамыг ингээд удирдах хэшигт болчих шүү дээ тий. Тэгснээ нөгөө газар нь очиод нөгөө суугийг хийж эхэлж байгаа, каналыг хийж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө стакууд нь хөө энэ юу Францтай ягаад манай газар нутаг дээр амар том констракшн хийгээд ягаад чи зайлж майлж гэсэн чинь би танаа прайм министр штэ юу яриад байгаа юм. Гүтлээ Америк зэргүүдийг бүгдийг нь удирдсан нөгөө хүмүүсийг дугуй болгонгуудлаа тэр суугийг гаргацсан байгаа байхгүй. Гэтэ тэр суугийг гаргахтаа тэр хүн болохоор ингээд тэр газрыг хэсэгчилж ухаад тэнгүүтлээ тодорхой хугацаанд ингээ хаангуутлаа дотортлын дүүргэнгүүд нь ус онгоцсон дээшлэн штэ тий. Тэнгүүд нь дараагийн сувгийг нээгээд оруулангуутлаа дараагийнхыг хаагаад ингээд лефт шиг ингээд шатлаад ингэж гаргаад тийм сувгийг ингээ боломжтой болгоцсон заяа. Тэгснэ өнөөдөр ингээд дэлхийн эдийн засгт амар том үр өгөөж өгдөг тийм канал байгаа байхгүй юу? Тэгэл тэр хүн зүгээр л ингээл өөрийнхөө тэр ингээд passion тэр greedy чанараа ашиглаад нөгөө нэг дутуугийн комплексороо тийм шатсан байгаа байхгүй юу? Зүгээр нэг Франц пистаны газар очсон улс байгуулснаа прайм министр болсноо тий амар писта шатс. Одоо Монгол төрсөн бол Чингис хаан болчихгоор байсан. Колумбус шиг л юм биш тий. Тийм Колумбус бол гэхдээ зайл писта л та гэж байна. Хүүхдийн гар тасалдаг писта. Тэр Франц писта чи юм лээ. Тэр Франц писта ч нэ. Амар шүү. Jean-Claude Panam ашаахгүй мэдгүй писта. Jean-Claude Van Damme. Jean-Claude Panama. За тэгэхээр дутуугийн комплексийн хэрэгтэй юм байна. Тэрнтэй бол хөгжих юм байна. Тэрнтэй бол яаж ашиглах вэ? Тэрэндээ идэвдэхгүй яг яаж ашиглах вэ? Яг нөө чиний ярьдаг баланс ч л байгаа байхгүй. Харин наач нь л ёстой тэгэл хэцүү дээ. Хамгийн хэцүү чинь баланс л байна да. Нэрийн хуудсан дээр галзуурахгүй байх. Тийм. Тэгээ бас тэгээ дутуугийн комплекс байхгүй болчихлоор тэгээ positive Mongolia сулчиж байгаа юм шүү. Тэ засцсан амтын шиг ашаас те зүмсгийг нь хайчилсан зүгээр яг муухай хэлэхэд зүгээр л хиппи юм шүү. Үгүй за хиппи ч гэсэн дутуугийн комплекс бас байгаа шүү. Жинхэнэ хиппинууд байдаг шүү дээ. Юу ч хийдэг. Бүр юу ч хийдгүй юу ч хийдгүй. Бүр яг жинхэнэ Вьетнамын үеийн хиппинууд яа. Тэр бол амтд та те. Франц комплекстэй бистаг Фердинанд де Лесепс гэдэг байсан юм байна. Ferdinand de Lesseps. Bonjour, je m'appelle. Do you want freedom? We must do Panama Canal. Canal. We frog leg baguette. Потуа. Тэгээ хамаг стереотип жокнуудыг гяскээс орлоо шаа тийм. За ер нь бол тэгээд гоё шааж шүү. Окей. Яа.
Хэдэн За. мэдсэн. Хэдэн Нэг цаг болсон байна. Яриг Нэг цагаа. дуусгачмааргүй. Дуусгамаар. Яри л та. Жохон яри. Жоо ярил та. Бэлгээ ярьч аав. Баг зэрэг. Баг зэрэг. Тэгтээ гайгүй. За чи хаяад гарсан ч болно. Бата өнгөрсөн дугаар дээр салавч гаргаад гарсан. Тийм. Хаяалах. За. Цаана үнэхээр Fuck you, motherfucker. Нэг You guys are not paying me. метр чаалт дуусгая. За 12 болж байна уу? 20 ч юм уу. Sorry, батаз ингэж сонсож тээ. Man, I got better shit to do. Тий. Shit. I'm fucking shouting chimpanzee, man. Man, people pay me for this shit. People usually pay me for this shit. Тэ та мэдээгүй те. Okay, fucking amateurs. Тэ хурц стандарт. Тэгж. За sorry. Би үнэхээр далдан мүүдэн дээр байна. I'm sorry man. I'm sorry. Гуруулаа сууж хагаад I'm sorry. дээрлэхүүлээ шаачлаа. Тинчээ нэг хүн ингээ кринжлээд байна. Эхлээд авир атаклчстэй чи юу бистаа өдөрсөн сүултээ бистаа атак бүх ирээдүйн партнеруудыг алаа шаачдаг шээ. Эрэнгүүтэй тий. Та нар real мөсөөс тий. I give you real. Оо. Кипиний трио goes walk. Задуулаа шээ. Нийт утгагийн комплекс юу юм бол биш. Гэхдээ яг тийм эрэг тал руугаа явуулах хэрэгтэй гэдэг дээр би яг нэг юм ойлгосч. Надад нэг амар тийм олон жил хөгжүүлсэн скил хэрэгтэй юм байна гэдэг. Тэг би тэр дутуух юмыг олоод амар атаргаж захгүй хүмүүсүүд ялангуяа ажил дээрээ ингээл домаач граф хийдэг хүмүүс байна. Видео эдитлдэг фотографер тий. Тэг ер нь амар хүмүүс аа штэ. Тэг би тэдний хараад гоё юм аа ингээл. Стар. Тэгснэ тэг би яагаад ингээ юм бэ? Мэн эдрээ амар гоё шаагаад штэ гэл уурж үрэл. Тэг ойлсоохгүй shit. Би нэр яа болохгүй. Би тэгээ одоо нас хөгжүүлэхэд тий. It's not too late, right? Yes, never too late. Тий. Тэгэл яг эргэлэн For you bro. эргэлэн яа. Теста. You fucking ашигтай. Тэг хоёлаа дараа тааштай. Гэхдээ зүгээр мань нэг юм хэлчих нэг. За. Бэлгээ ингээл амар комплекс өтргээл тэгээд идэв шүү дээ. Вэ чи тэр юу юм бэ бистаа. Юу вэ? Хамаагүй. За. Нааста жаваагүй. Зүгээр нэг бэлгээ ингээл өөрөөгөө юм комплекстэй тэгээд идэв таахгүй. Би багтаа нөгөө бэлгээг ингээл анх танилцаал тэрнээс хойш ингээ хахад бэлгээ юм амар өөртөө ихтэй амар нээлттэй тийм person ахгүй юм people's person You too. хүмүүстэй ингээ аюу сайн арчдаг мажи хүнтэй яхаас асуудаг шүү дээ нэг тийм тэ өөрийгөө ядгүй экспресс хийдгүү тайп юм шүү дээ Тэг чи хүн бүр гайхаад байна гэж. What чи юу за тэгээд За яа. яг бүх хүмүүстэй биш л байхгүй юу тэг мажи угаасаа ийм залхуу нэчртэй хүн болохоо нөгөө нэг хүнтэй яхаас ихтэй залхуур гэж байдаг байхгүй тэгээд дургуул илчдэг. бэлгээ болохоор ингээд ийм хүн хинтэй ч ингээд очиод аюу гоё яг ийм өөрийнхоороо байгаад нэг юмнаас ичих тий санаа зовхгүйгээр яг ингээд өөрийгөө шүү ичих болчихаагүй цаашаа зүгээр нэг тийм хүмүүнээс ичдэггүй тий ингээд гоё яг өөрийнхоороо байдаг тийм person аахгүй. Тэгээд би бол бэлгээгийн тэр quality яадаг гэсэн. Зүгээр тийм дарахдаг нь цаашаа яг бэлгээ шиг болохоос ингэж хүсдэг байхгүй. Зүрхний яриа болоо шаачлааш одоо өөр. За тэгээд тэгэл яах вэ тий гэшээс. Чи өнөөдөр өөрөндөө хоног ээгүй мандаа гэж. яг хүн болгонд нэг байдаг юм байгаа. Харин өөрөө нөгөө нэг юм комплексуудаа тэрхээ би ингээ яриагаа дуусгач ядах уу гэж. Тэгэлтэй. Of course bro. Тэгээд яг хөө би бэлгээг хараад ягаад би бэлгээ шиг байж болохгүй ингээд илүү хүмүүстэй нээлттэй байгаа ч юм уу те. Илүү ингээд өөрийгөө илэрхийлж эхлээд тэгэд нэг анзаарсан юм ингээд тэгэд дараа нэг гэсэн чи бэлгээ ингээ бахан би энэ тийм надаа юм байхгүй гэд явж ирсэн аахгүй юу? Битүү юм би юм комплекстэй гэл те. Тэгээд тэнгууд хүн нөгөө нэг хаяа нөгөө нэг тэр комплекстай хитрхи ингээд анхаарал өгөөд те надаа юм байхгүй скол би ингэж чаддггүй гэж бодоо явах юм бол бас өөрт байгаа юмудаа хаяа анзаархаа болчтой юм байна л гэж ажиглагдсан. Яа. Өнөөдрийн сэдвтэйгээ уяхад 100%. Штэ. Би бол амар царайлаг. Ашаахгүй тий. Cocky fucker солиотой галзуу бистаа ичдчихээс. Тэргээрээ бахархдаг аш. За чи юу те яасан гэлээ. Авц түшгийн зургийг тавьчээ тэгээд царайлаг байна уугүй юу? Шаас юм аа. Коммент л шийдэх бах та. Энэ яг тэгээ шаачнаа. Энэ өрөөнд бол те уурлаа шүү бистаа. Энэ өрөөнд бол те бүгд царайлаг хүмүүс байна. Окей. Тэр задаач гэсэн. Тэр кринжлээд байгаа залуу. Кринжлээ. Бүр Тэгээ хамгийн тавлаа гараа таачих уу? Чи тэр юу чи юу юм? Яг хөгжүүлмээр байсан юм чинь скил үү? Тийм скил. Shit. Hard skill, hard ч юм уу, soft ч юм уу.
хөгжим I guess тий. Хөгжим тэгэл өөрчөд юу юм. Стам Энэ хөгжим юм NPK дөө, авчих яг байсан чи өндөр. Хан тийм ээ би мартсан маань. Би инкул нэг мөстэйс юм. Мартчих. Nice. Хан тий ер нь бол нэг тийм мэдгүй ямар нэгэн тийм скил удаан хийцтэй. Тэгэл Надаа бас тийм өрнөхт байдаг, надаа байдгүй нэг юм байна. Өрнөх бол technically амар авьяастай. Ер нь бол тэгэл өрнөх бол fucking all around авьяастай fucker л тавьста. Тэг чи яг ингээд би тэ гой хүнтэй ингээд харьцдаг open болох юмсан гэдэгтэй адилхан би гарыг тасалдчихмаар ингээд авчмаар. өөрийнхөө гарлаа өөрийнхөө гарлаа залгаад таашсан. Тийм technical чадвар хинд өрнөхт айгүйх байдаг юм санагдтiin. Би тэг инкул ярьсан юм дээр гэс хариу өгчээ. Тэг өнгөд нь шүү дээ. Би инкулээс юу амар над 8 нөлөөсөн бэ гэсэн чи манай амар их хасл хийдэг амар ярьсан аахгүй. Тэг манай үргэлжийн ингээл те гой хувц хүмүүстэй drippy all the time. Мэдээж not expensive те you know what I'm saying. Ice my veins shit. He got the cash you know what I mean. Ганцхан юм чинь өндөртэй paying off те like fucking adult shit шагаад байхгүй. Нэ тоглоомчгүй. Би тэрэнд нь яг амар fuck те. Тэг хүмүүс байхгүй юмдаа байхгүй юмаа л өөр хүнээс хараал тэгэл юм болмоор байна тиймэр байна. Пистач. Тий. Энд яг негатив Монгол гэдэг подкаст яг мөн үү ааш. Шүү дээ. Негатив л чадчих. Гэтэ нөө айгуу тийм ухтай магттай негатив шүү. энэ удаагийн анги амар позитив шаачлаа тий. Бэлгээр ирсэн чинь яг уулааж яг өөр vibe ороо. Флиртээ олоо шаачлаа. Сарылаар оруулах заяа. Сар ингээд бүх ингээд хэр буртаг уур ингээд уцаараа шингээж явж байгаа. Тэ чи сарын дараа бид нарыг тайлж. Би та нарыг тий ингээд ааш тий. Одоо нэстэг тавг дээр бид нарыг нэг нэгээр нь оруулаад. Сая ингээ бөөнөр ингээ би бинийхаасаа ингээд юу ярьсан чинь ингээд circle jerk хийж аваа сагдаа шачлаа бүгдээрээ тий. Чи ч гэсэн лаг. Тий вич санслаа. Тэгтээ би хамлаа. Дөрөв залуу сууснаа би магтаа шаа. Амар махтай загчсан тий. Чи гой залуу шүү. Энд штэ. Чи номер 1 шүү. Тэгтээ чиний урд би шүү. Бишээ юу гэдэг лээ. Тий шүү. Чиний өмнө би шүү. Тий чиний өмнө би шүү тий. Like team юм шүү. Ашаахгүй заа. Тий шүү. Чи юу лээ? Genuine compliment. Чи нэг ч үү гэдэг лээ. Харин сая чи шүү чиний үн би шүү. Чиний дээр би шүү ч л мэдээгүй. Is that a good thing? Чиний It's a bad thing bro. Өмнө гэдэг чинь Гэхдээ яг магтангуутай би урд чинь шүү. Ингэж авах те hey man you're so good but I'm better гэж авах те. Өдөртөө юу гэсэн чинь нэг бичлэг санслаа. Нэг юм дээр үеийн тийм хипхоп атмаа юм уу да. Нэг юм машин дотор суудсан ингээ уцаараа яриашаа алгаа гэх юм чиний дээр гэдэг үү? Тий. Юу дээр үе атман биш үү? Юу л рэпер лөө юу л зүгээр л рандом гараа. High school-ийн дүү байхгүй. I stop. Оо. High school-ийн дүү шүү дээ. За юу гэсэн? We don't talk about I stop. Болохгүй. Одоо шууд ороод ирэн заяа. Чи рүүки яасан гэж байгаа шүү дээ. Хин сайн миний дүүг ярьсан бөө. Яасан гэхдээ яриа нь юу гэдэг гэнэ. Зүгээр л нэг тийм фаны нэг мим болсон биш л гэдэг юм уу? Чиний дээр би имиж л юу гэдэг. Алгаа гişгээ минь чиний дээр гэдэг. Яа. Нэг аим поэтик шаадаг байсан байна. Дутуугийн комплексээр шааж авахгүй те. Йоо те би чиний дээр шүү байсан юм аа. Чи миний үтсэн зоолон үзээгүй шүү банда. Чи хэдэн жил суусан? Тэгэж хэлэх чинь бас тэгэж хэлдэг те. Чи хэд удаа бүстүүлсэн юм стам. Шоронд. Ааш гэж өгч. Баах чи хөгч үзсэн үү? Сүүлийн фэйсбүүкээр балер дутуугийн илүүгийн комплекстэй бистакод амар гаширж чинь те. Одоо тэр бааврын хүүхэд нэгсэн чинь би өнөөдөр биш бааврын биш хиний хүүхэд лээ. Нөгөө нэг Улаанбаалын лодогийн хүүхэд байсан шүү дээ. Манай аавыг мэднэ үстэй би бол ингээ хэнийгч буудсан шоронд орохгүй гараад ич чадна маа. Тэгж хэлсэн юм уу? Тэгсчээс. Лото хийдтэй хүүхдтэй. Тэгсэн чинь тэр нь лодогийн хүүхдэл таарсан заяа. Лото чинь залуу үлээ. Хүн будаад шоронд суугаад гарч ирдэг л хүүхдтэй юм байна. Лодо сан буу юу? Улаанбаалын лото. Тий, Улаанбаалын. Тэр чи баавар үстэй. Бааврын тий. Нөгөө хаунт байсан болохоор лодо самбогийн хүүхд нэгсэн. Тий. Ёо эста хүүхд нэг алгаж штэ. Тэгсэн чинь за тэр нэг кейс тэгснэ бас өнөөдөр билүү өчигдөрчлөө үрсэн нэг хуульчийн прокурорын охин нэгснэ нэг охинтой муулцаж дээрэс нь халуун кофе зүг толгой дээр насгацсан байдаг шээ. Тэгснэ манай аав бол амар нөлөөтэй хүн би бол зүгээр намайг 100,000 төгрөгөөр торгуулаад гарна. Би зүгээр 100,000 төгрөгийг чамруу зүгээр шидэл явна маа гэсэн юм ярьсан байгаа хөөе. Тийм хүмүүсийн нүдийг нухмаа. Зүгээр чиний юу?
Кофе асуусан уу, асуулсан уу? Хоёулаа юу? Ашигтай. Чиний төлөө тэгж зодон болсон юм ба шүү дээ. Чамаа шүү дээ. Болохгүй байх таних юм аа. Чамайг мэдсэн байж шүү дээ. Хоёулантай нь явдаг. Найстэй биш. Одоо ороод ирэх үедээ. Тийм зүгээр тэрнэр кофетойгоо ашиг. илүү илүү комплекстэй биш. Тэр кофе асахдаг тэр гिचи үнэхээр мэдрэлийн те. Тиймэрхүү хүмүүс зайлаасаа биш та. Дэлхийгээс зайлаасаа. Оо яа. Манай найзын толгоороо Valentine's шилэр шаажсан. Яаж байгаа? She just a crazy bitch. Зүгээр л. Тийм. Тэр яг л ээж аав л хүмүүжлэх. Би чинь сургууль хүмүүжлэгч хүн л дээ. Багш хүн байсан. Тэгээд Валентинаар тгсэн бол яг хоо ингээд хоорондоо муудалцаад найз залуутайгаа муудалцсан тий. Here's a Valentine гэдэг толгоор нь Happy Valentine's. Happy Valentine's bitch. тас. За тэр багшийн тэр кофе асгадаг бистаа чи ингэсэн байгаа аахгүй юу? Зүгээр ингээд суужсэн чинь найзтайгаа нөгөө охин чи ингээд хамт суугаад явуулсан зүгээр ингээд хальт нэг газар сууж байгаа хүмүүс ингээд харж мардсан шүү дээ. Ингээд нэг хүн байна гээл те. Тэгсэн чи нөгөө охин нэрсэн чи яга нав хараад байгаа. Нав тандийн хүн байна тийм үү? Шууд хөлн хөшглөөшөөс гэсэн. Тэгснээ би ч юм танихгүй би зүгээр л ингээд энэ хүмүүсийг харж штэ гэсэн чинь чи өстө яас ийсэн барахгүй шүү маа гэшээс. Тэр зүгээр insecure гэж юм те гэшээс. Чи амьсгалаад байгаа. Энд би ганцаараа амьсгална. Энэ бол миний агаар. Миний агаар. Тийм. За тэгээд вау, старк шат шүү ааш. Ярьж л та. За багш. Тэгээд please сургуульд ажилладаг байхад нэг хүүхд байдаг гэсэн юм. Аав нь хуйлж. Тэгээд нэг жоохон бацаан зав тэр 8 7 дугаар ангих үлээ. Юу лээ тэгснээ тэр миний баг амьдралдаа харчихсан хамгийн танхай little fucker-уудын нэг заяа. I want to punch that little kid in the face so bad. Би хизээш хүүхэд тэгж их зодмоор сангаж байгаа үстэй. Би өрнээрээ literally аваад physically те ингээд buried that child. Тэ ингээд тэр хүүхэд ингээд юу яадаг заяа. 0-1 өдөр ингээд гарч исэн бохгүй юу? 0-оос яг би 0 орохгоо тэр хүүхэд 0-оос яг ингээд зөрчихсэн бохгүй. Тэгсэн чинь 0 ингээд тийм бөөрнгийн цонхтой. Тэгсэн ингээд тийшээ дугуй цонхтой гшаа те. Дугуй цонхтой. Тийм дугуй цонхлоо ингээд нулимаа шаач те. Why? Why the fuck did you do that, bro? Би тэг онгойлгосноо. Чи яагаад ингэж байгаа юм стам гэдэг тэгэхгүй би бүр амар ууралцсан. Тэгсэн чинь гөлөг царайлаа. Тэгээ ингээд зүгээр тэр хүүхд ингээд нэг хүүхд рүү шээсэн гэж байгаа юм заяа. Нэг ядуу гэд нэг хүүхд рүү хоёрын сургууль нэг хүүхд рүү шээсэн. Тэгснээр цэвэрлэгчнэр мэвэрлчин гэдэг ингээд цонх махлаа нүлэмтэй. R Kelly shit. Харин R Kelly shit байгаа шүү дээ. Гэтэ no тэ justify sexual fetish байхгүй. Тэр хүүхд зүгээр л evil байгаа байхгүй юу? Тэгснээр ингээд үгийн комплекс. Ингээд юу нэг удаа нэг хэвлэл шалгалтын материал ингээд бүтгэн гарсан юм байна л да. Тэгсэн чинь багшаа ингээ би энэ бүдгнээс ч юм болоод ингээд би буруу хийгээд монтон авчвал яах вэ? Манай аав хуйлчтэй шаасан гэсэн. Йоо, шаал. Тэр little fucker тэр жижигхэн тэр хэсэг бүдгэн байсан ч байгаагүй ч гэсэн he's gonna fucking get an F заяа. Гэтэ тийм little im generation of fucking privileged little cunts байгаад байгаа байхгүй юу? Биста. We need to whip those little fuckers into shape. Тэ зотод. Би одоо биста сургуульд ажилласан чинь амар violent болоо шаасан шүү. Одоо энэ гутамж ингээ хүүхд ингээ явахлаар ой! Стам! Би үгүй гэмээр санагддаг заяа. Коридорт яг хүүхдүүд ингээ school has fucked me up заяа. Тэгээ ингээ том хүүхдүүдийг би бүр ингээ шууд ингээ бүр traumatize хийтлэн ингээ загнамаар санагддаг заяа. Чи би стам ийм байж чи гадагшаа чи хаашаа ч явж чи сургуульд чи сурч чадахгүй штэ гэж хэлмээр санагдаж шаа. Өөлөхгүй бол ингээ тэгэхээр жишээ дишөрнэ байх байсан байна да тий. Дишөрнэ гэж юу юм? Нөгөө та хоёулаа орс сургуулих юм уу? Тэгээ түшгээ ер нь яг манай 10 жилийн багш шиг болох байхаа хэвээр. Үгүй би ингээд 10 жилийн багш нэг эмгтэй багш байдаг гэсэхгүй. Тэгсэн чинь тэр багш яг нэг тийм sexual тийм дутуугийн комплекстэй заяа. Тэгснээ нэг өдөр за ингээд маргааш нөгөөдөр хоёр эмчийн үзлэгтэй шүү. Маргааш охтууд нь нөгөөдөр эрэгтэйчүүд нь нэгшээс. Тэгснээ маргааш нь нэг юм эрзэнэн бэлээ авчирснаа охтуудтай өөрөө эмчийн үзлэг ингээ хийж үзэн шээ. Ёо. Тэгснээ охтууд нь ингээл маргааш гарч ирснэ ингээл бид нар ингээ тэгсэн мэгс ингээл амар шээс бандэр нь самтрааш маргааш яах бол гэшээс маргааш нь хүүхдийг нэг нэгээр нь оруулснаа боо моо ин гарч ирсэн шамлж мамлаа ингэж баг үнэртэж шаацсан. Ямар амар хамруулах шил. Би яагаад тийм. Гэтэ чи тийм болох байхаа бистаа. That's pretty fucking offensive. Motherfucker. Аль шүү бистаа. Үгүй тийм шээ. Яг ингээд яг сургуульд яг ажилласнаас хойш ингээд яг манай дараачийн generation-ийн ингээд энэ бяцхан бистакууд
айгу онцгүй байгаа нь харагдаад байгаа байхгүй юу. Энэ stresses me out. Stress out хийхээс гадна нааг амар айлгадаг байхгүй юу. Тэг ингээд next generation of хүмүүс ийм хүмүүс ингээд гарч ирж байна гэхлээр. Тэг би хүүхдүүдтэй бол би амар real байдаг л та. Би харахтаа хараана, comment хэлэхээр хэлнэ, муу дүн тавьдгаараа тавина. Би тэ амнаараа fucking одоо тэ нэг ийм evil багш нар байдэн штэ хүүхэд punish хийдэг. Тийм биш. Гэхдээ punish хийх ёстой хүүхдүүдийн амар punish ерөөс агдаг байхгүй. Би тэр хүүхдийг цамцаар нь тэр шилийг арч болсон шүү дээ. Ашаас. Fine man. Авто хэлээд үзэр. Дом ашаас. Энэ хүүхдүүдийг буудах шаардлага байхгүй шүү дээ. Хүүхэд тэгээд улс төр тий нөгөө нэг төр хоёр бол угаасаа нийгмийн л тусгал шүү дээ. No you're right. Бидний тэгэл тусгалт юм биш үү? Гэтэ аав за ингээд аав ээжтэй хүүхдүүдийн аав ээжтэй уулзж исэн юм зөндөө гарсан бохгүй. Та нар хүүхд юм fucked up байна. Ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг аав ээжтэй хэрүүлээжсэн зөндөө байгаа. I will fucking take on any те mom and dad. Гэхдээ хүүхдэн ч гэсэн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Чи жижигэн пестамин чи буруу шаагаад байна шүү. Ингэж жагаад алгадуулав гэдэг. Тэгээ хүүхдэд шууд ингэж хэллээг Хүүхэд ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй шүү дээ. If you fucking punch hard enough. Communist motherfucker. Бэж одоо ингээд нөө нэг манай дүү тааж. Манай дүү ингээд international school сурдаг байсахгүй юу? Тэ илүүгийн комплекс Монголд биш заяа. Тэгээ classmate-ууд нь ингээд дийлэх нь Оросын мафийн гарууд байсан гэж байна. Шаасан заа. Тэгэнгөө чи тэр багш нь байвал тайлаг амар гэлтэй. Энэ хүүхдүүдийг өстө хүмүүжлэх хэвээр нэг үстэйг нь алдаа шаацч те. Нэг удаа хөлөг болоод нуруу хуглуулаад. Нэг удаа зүгээр те нэг юм хар бензний пункт ашихгүй. Хар бенз дотор сэрүүл яах вэ? Ачаалцаа. Тэ. Гота тэгвэл тэгэн шүү дээ. Одоохондоо бол that's a funny story. Тийм that's just rhetorical. Шууд айц оруулаа шаачлаа. Чи буруу үнийгээ хүүхдийг алгадаа шаас те. Нөгөө чинь шууд буу муутай шамдаар очсноо те. За тийм болохоор би Монгол хүүхдүүдийг л алгаддаг шаахгүй те. Багш нар өөрсдөө амар үлгэр жишээ байх хэрэгтэй хэл та. Ер нь бол тэмгүй юм гаргалаа гингүүт за яг хуу цамцаар нь ачуулж болж юм тийм үү? Алгадчих малгадах нь хайшин. Би алгадаагүй шүү. Чи алгадчих joke. Joke биш. Юу гэжтэй биш. Алгадсан шоронд орно шүү. Одоо Монгол behavior баг юу ахс та үлгэр жишээ байх хэрэгтэй л. Цамцыг нь яг хуу цамцаар нь шүлсийг нь арчуулна. Шээсэн бол шээсийг нь өмдөр нь арчуулна. Тийм. Тэгээд төлөвлөнө. Тэгэд ээж аавт нь хэлнэ. Танаа хүүхд чинь нэг л fucked up in the head байгаа тань. Maybe it's because you guys are fucked up in the head ч юм уу те. Гэтэ яг хуу хүүхдүүд гол сая зүгээр юм шүү. Тийм ээ. Зүгээр цустай хотцсон шаатсан. Тийм. Бүр толгойн дотроо бол бүр бараг алж ин дөө. Яг хүүхдүүд гэлтгүү ер нь хүмүүст тийм нэг шин чанар байдаг л да. Одоо ингээл энийг хүн цэвэрлэдэг юм чинь би энэ дээр яаж хийсэн чи яад ингээл те. Ингээл маа нэг Азербайджан найз Унгарт ажилд ороод Graphisoft биш ээ. Нэг амар том технологийн компанид ажиллаж орсоох. Ингээл ажилд ороод офс дээр нь ингээл би ингээ хүснэрээ байж болдог юм маа ингээл энэ тэнд ингээ яваал тэрийг бүгдийг цэвэрлдэг гэл амар патетик юм яриад байгаа байхгүй те. Тэгэл чи яагаад тэгээд тэрийгээ юу одоо тэр чинь хүн гээд хүний ажлыг чинь хөнгөвчүүлж болно штэ гэл тэнгүүд тэр хүн угаасаа цалин авч байгаа юм чинь тэхэл хэрэгтэй тэр хүний үүрэг гээл те. Гэтэ хэдий чи тэгж байгаа юмсан гэсэн ингээл нийгэмд ингээ чи interaction хийж байгаа учраас нийгэмдээ бас ингээ амар decent байх хэрэгтэй штэ те. Тийм штэ. Чидэл юу лхгүй нөгөө нэг одоо maturity гэж төвшөлөхгүй. Одоо өмнө чи тийм айсол байж байгаад те хэсэг хугацааны дараа магадгүй өөрчлөлтөд би юм байж тэ гэж бодож байна шүү дээ. Never too late to change те. Одоо тэгэл чи тэр айсол хүүхд чинь том болоод те юм үзээд нүд тайлаад илүү ухаантай болоод багтаа идэв гэсэн юм да харамсах юм билүү те. Мэдгүй шүү дээ. Магадгүй 10 жилийн butterfly effect-ээр нөгөө нэг psycho ах нь мормон болцсон шааждаг үстэй. Мэдгүй. Тийм нөө нэг шийдвэр гаргангуут нөгөө амьдрал нь тэр чигт өөрчлөгдөж шааждаг шүү дээ. Яг гэхдээ хүүхдэд одоо жишээлбэл хичээлээ хийхгүй те би хувийн сургуульд явдаг болохоор миний дүн хизээч F гарахгүй гэсэн тийм сэтгэлгээ байдаг хөхгүй юу. Тэрийг ингээд эвдэх нь надад аюу зүв санагддаг хөхгүй. Тэгэнгუთ би те цонхруу ингээд цэвэрлэгч ихч цэвэрлчин гээд ингээд нулимж болохгүй те нэг хүн ууралт юм байна нэг солиотой сахалтай fucking psycho fucker байдаг бай те. Тэгэл одоо багшууны чиний үүрэг чинь тэгэл тэр хүүхдүүдэд тийм тэгж болдгоо тэр муухай шүү гэдгийг яаж ойлгуулах вэ гэхгүй. Одоо жишээ нэг тийм одоо ингээл ковид гарцсан байгаа те. Ковид гарцсан байгаа ингээл чи шүлсээ яад ингэсэн чинь эндээс чинь ингээл жерм үржээлтэй хүмүүс ингээл халдвар аваад өвчлөх магадaltaй. Тийм учраас цэвэрхэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь бол ингээд яг ямар үр дагавартай вэ гэдгийг амар сайн ойлгуулад ярилцаад ингээд
тэр хүн конвенси хэрэгтэй ахalta. Та нар намайг үнэхээр хүүхд алгацсан гэж боддог шүү. Нанаа надад preach гэдэг юм. Би obviously I fucking talked to that kid. Санд яриаг гэж яагаад бидний ярьж байгаа юм. Би сая хүүхд алгацсан. Би марч бүгдээрээ нэр түшиг мартах хэрэгтэй шүү. Мартах хэрэгтэй шүү. Гестиг юм ярихгүй. Эсвэл заяа амьдрал угаасаа чам хамбалт болдог. Би яг тэгж амар хамбалт болчихсон аахгүй. Би оюутан байхдаа ингээд like би баг хэний ч шаа чадна мадна гэл би айгуу тийм юу эсэхгүй жоохон violent гэж яах юм те хушин ахмах зодж моддаг ааш. Нэг тийм бос юм уурандаа очоо стаа нүүр дими бахан юм яриа шатлаа за. Тэгээд like нэг амар те one те амар гоё шин ааш. Те бүгд амар найз дараа ууж Монгол тэгснэ нэг парти л юу юм уу гэл тесэн манай X байгаамаа очиж уулз юм гээл чи баг мэдэх байхаа гэж. Тэгээ очтоо байхгүй гэсэн чи очсон чи. Гэхдээ чи тэт мэднэ энэ төгөө. Мэднэ хань тийм. Тий, очсон чинь ингээд манай найзуудын нэг нь яг одоо тэнцээ байгаа хүмүүсийн нэгтэй муу байсан юм л да. Тэгээ ингээд хоорондоо муудалцаад тажд ингээд зогч мөгцөөсөхгүй. Тэр би л амар баатар болоод гүчэл тий би бор хэний шаачна гэж очоод нэг үстэй амар шаад авдахгүй. Тэгэл нэг мэт чи би зөв пойлдулсан байж байгаа юм. Ингээд нэг ухаан орсон чам. Тий би ойлгохгүй юу байсан бэ гэл. Тэгэл ямар гэсэн чинь яг нэг хүл орж ирээл миний шүдийг цууртал өшөлдөг байхгүй. Тэгэл бүр ингээл юу ууртэй тэр адреналин бүх юм алга болол зүгээр л яа би зөв өглөө гэж бодлоо. Би яг өглөө гэж орилж исэн байхгүй. Юу гэдэг. Гэсэн чи нэг ус танцаа өгчээгүй л шүү дээ. Тэгэл яг боцоо байхгүй. Shit гэл маргааш үхээгүй байна. Маргааш нүрам амар хавтцтай би бодож байгаа. Би одоо юу одож тэр өстө орцогсон юм бол ер нь яах жахнасаа тийш явсан юм бол писта гэл шууд хамт болж тээ. Би бол дандаа тэгж л ойлгох юм л та гэж. Окей. Story time over. Story шаа. Тэгэхээр зодох хэрэгтэй юм байна. Би humble гэдэг шүү дээ. Гэхдээ би тэрнтэй санал нийлдэг юм аа. Why? Тэрийг дараагийн дугаарт. За гэхдээ зодуур зөгтөг хүн гэж байгаа л. Яг тэрийг ярьчих юм бол wine ярих юм бол амар том сэдв болох гэдэг. За тэгвэл дараагийн сэдв. За тэгвэл би явлаа. Bye. За дизайн митинг гэдэг. За тэгвэл тэгээд би бас гарлаа. TV ч гэсэн гарлаа. Энд хин ч үлдэхгүй юм биш үү? Инкул онцоор үлдэн аашаа. Ганцаараа яриа шүү. Инкул ч гэсэн 9 цаг чи болчихлоо шүү дээ. Хантын одоо явлаа. За ирсэн баярлалаа. За хүлээжсэн баярлалаа. Сонсороо пистас бодоод. Бас амар тийм фан подкаст байна. Маш их хурц үзэл бодолтой хүмүүс байна. Extreme fucker оцооч тэ. Үзэл бодлын тэ wrestling match болд юм байна. Тэ. Бүр алцаа шатаг. Тэ юм. За turn the shit. Bye. Ашаах.